Сайн байцгаана уу? Анугийн таарах мэрэгвэн шинэхэн видеогоор уулзч байгаадаа баяртай байна. За өнөөдрийн бичлэгний маань бичлэгний бишээ. Уншлагын маань сэдв болохоор ер нь бол одоо сахиусуудын зөвлөгөөл гэсэн үг. Танд одоо яг ямар асуудал тулгарсан байгаа вэ? Энэ дээр нь ямар гарц гаргалгаа байвал арай одоо байдал сайжрах вэ гэдэг юм уу те. Тэгэхээр одоо энэ группүүд маань энд байна. 4 сонголттой. Тэгэхээр одоо таны сонгосон группээс шалтгаалаад танд ямар асуудал байгаа нь өөр гарч ирнэ гэсэн үг. Юу ч гарч ирж магадгүй. Тэгэхээр одоо гарч ирсэн хөзрөөсөө шалтгаалаад уншлагын маань сэдв, групп болгоны уншлагын сэдв өөр болох магадaltaй. За тэгэхээр хөзрөөрөө сонгож болно. 1 2 3 4. За мөн би рандом маягаар одоо шоу хайсан байгаа. Шоун дээр гарсан тоогоор бас сонгож болно. За энэ дээр 1 гэсэн тоо байгааз. Гэхдээ бас нэгдүгээр сонголт дээр онцолж хэлэх юм болохоор юу шүү. Хамгийн эхлээд ингээд санаандгүй байдлаар гэх юм уу унахад яг энэ 5 4 гэсэн 4 5 гэсэн тооны нийлэмж гарсан. Тэгэхээр яг 1 гээ дараа нь яг ингээд яг орхисон чи ингээ 1 гарсан л та. Тэгээд энэ хоёртой хоёулаа л хамааралтай юм шиг санагдаад байгаа. Яг энэ зөвхөн энүүгээр сонгуулчих гэхээр энэ нь бас зөв юм шиг анх ингээ буудсан болохоор. За 1-р сонголтынхонд бол ийм байгаа шүү. За 1 1 мөн 4 5 буюу нийлэмж нь 9. Энд болохоор 1 1 буюу 2 гэсэн үгтэй нийлээд. За 2-р сонголтынх маань юм ягаан хөзөр байна. За буусан шооны тоо бол 3 2 буюу нийлэмж нь 5 байна. Тэгээд улаан өнгөтэй. Тийм нэрээ өнгө нь бас хамаатай тийм. Энд хөх өнгө, энд улаан өнгө. За 3-р сонголтынх маань энэ цэнхэр хөзөр байна. Тэгээд шооны нийлэмж 5 1 нийлбэр нь 6. За 4-р сонголтын хар хөзөр ногоон өнгө 4 1 буюу нийлбэр нь 5. За та бүхэн минь эдгээрээс өөртөө айл таалагдж байгаа шооны өнгө болон гарсан тоонууд за мөн хөзөр зэргээс өөртөө таалагдж байгаараа сонгоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагаар орцгоё. За ингээд мэдээж эхлээд энергийн шалгалт. Ямар ч гэсэн сонгосон шооных нь өнгө болон тоотой холбоод энергийн шалгалтад бас нэмэр болох байх гэж бодож байна. За 1 1 байна, нийлбэр нь 2. За тийм үү 11 гэсэн тоог илэрхийлж иж болно. 11 болон 2-ын тоо. За тэгээд түрүү анх хэлсэнтэй 4 5-ын нийлбэр 9 гэсэн тоо бас та нарт онцгой байж болно. 4 5 болон 5 4 нийлбэр нь 9. За иймэрхүү тоонууд тантай ямар нэгэн байдлаар холбоотой байж болно гэж хэлсэн ба тий. Машины дугаар, утасны дугаар, төрсөн он сар өдөр. За тэгээ таны хувьд онцгой гэж боддог тоо гэх юм уу. Тиймэрхүү зүйлээр холбоотой байж болно. За тэгээ хөх өнгө маань өөрөө мэлмийн үрдийг илэрхийлж идэг. Яг чакрагаар ярих юм бол тэгэхээр таны мэлмийн үрдэнд ямар нэгэн асуудал байж магадгүй. Нэг бол одоо их зүүн совинтой хүн байж магадгүй. Янз бүрийн байдлаар одоо далтыг хардаг ч гэдэг юм уу. Эсвэл жоохон мэдрэмж өндөртэй. За бүр нэг амар далтыг харддаг юм а гэхэд ер нь мэдрэмж өндөртэй. Тим хүмүүс байж магадгүй. За мөн хараатай холбоотой ямар нэгэн асуудал бас байж магадгүй. Хараа муудсан эсвэл одоо хараандаа ямар нэгэн ажилбар хийлгсэн ч гэж болох юм. За тийм утгуудаар ингээд холбогдож болж байна. За гарсан картуудыг бол харахаар Magic карт маань ер нь л бодлын хүчээр өөртөө одоо зүйлсийг татаж чаддаг тийм хүн дэр хийхтэй гардаг тий. Тэгэхээр бодлын хүч сайтай. За мөн дээрэс нь
манифест хийдэг хүн гэхээс гадна мөн айгүй бүтээлч хүн дээр бас гарч ирнэ л дээ. Уран бүтээлч хүн одоо юмханаар юм хийчдэг ч юм уу. Ер нь бол бүтээл төрхтэй айгүй сайн. Толгоондоо бодоол одоо тэгтээ тэр толгоондоо бодоод байгаа тэр бүтээлийн санаа нь бол ер нь бол одоо ингээд дээрээс ирж идэх гэсэн үг. Тэгэхээр дээд тэнгэртэй ч юм уу тийм ямар нэг тийм дээд хүчинтэй холбогдож өөрөө мэдсэн мэдээгүйгээр холбогдож чаддаг. За тэгээ тэр мэдээллээ ингээд бодит болгох тийм одоо чадвартай гэсэн үг. Уран бүтээлч, зураач, шүлэг зохиодог гэх мэт одоо юу ч хийж болно тий. За мөн одоо бүр одоо барайч бас байж болох юм. За тэгээд бас чарит үзэн байна юу нүүдэл судлыг илэрхийлдэг. Та нар маань ойрын үед нүүсэн суусан ямар нэгэн байршлаа өөрчилсөн зүйл тохиолдсон бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг. За мөн машин тэрэгтэй холбоотой зүйл байгаа юм болов машин тэргээр их ажлаа амжуулдаг байж болох юм. Машинаар их ажлаа амжуулдаг, гიშ тишээ их явдаг. За мөн машин засдаг ажил хийж байж магадгүй. Яг ингээ харахаар нэг компьютер онцлогооны газар ажиллаулдаг эсвэл машинда компьютер онцлогоо хийлгэсэн ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй. Тэгээд машин засрын газар ажиллаулдаг хүмүүс байх магадaltaй. Машинаа засуулсан эсвэл засдаг хүмүүс. Тэгэхээр энэ маань яг хуу саяхан ингээ машин жоохон асуудал гараад янзлуулж манзлуулсан байж болно шүү дээ. За тэгэхээр эсвэл машин техниктэй холбоотойгоор сурдаг хүмүүс. Зохион бүтээх тий. Ер нь техник сэтгэлгээтэй зохион бүтээх зүйл суралцж байгаа. Тэгэхээр чинь инженерийн ангид сурдаг гэж хэлж болох уу? За энергийн шалгалт дээр нэг иймэрхүү мэдээллүүдийг олж харж чадлаа. Одоо харин танд ерөнхийдөө яг ямар асуудал байна вэ? Сахиусуудаас нь ямар асуудал дээр нь ямар зөвлөгөө өгөх нь вэ? Тэрийг нь харцгаая. За тэгтэл эдгээр картууд гарч ирлээ. За та нар минь одоо миний цугийг үздэг хүмүүс бол мэдэх бах. Бид нөө эхний гарч ирсэн хөзрөөсөө шалтгаалаад бас хідэн хөзөр татгаа шийддэг байгаа. За нэгдүгээр сонголтынхан маань ямар нэгэн зүйл өөрийнхөө сэтгэлийг дүүрэхгүй байна. Тэгээд эндээсээ явмаар байна гэдэг нь. Энэ одоо бодвол хийдэг ажил төрөлтэй л холбоотой юм шиг байна. Энэ ажлыг хийгээд эргүүлээд ингээд сэтгэл ханамж авч чадахгүй байна гинэ. Тийм учраас ингээд явахыг сонгоод байна. Явмаар байгаа даа. За тэнгууд энд нэг юм шинэ боломж орж ирсэн байгаа юм байна л да. Эндээ илүү их дурлаад байгаа, өөрөө эндээ их дуртай байгаа харагдаж байна. За тэнгууд энэ нь яагаад ч юм бэ өнгөрсөнтэй холбоотой. Өмнө нь хийдэг байсан зүйл юм уу? Ямар ч л байсан өнгөрсөнтэй холбоотой зүйл байна. Энэ нь эргээд одоо амьдралд нь ороод ирсэн юм уу? Яасан яг энэ доод харалтай үзрийг харахаар бас өнгөрснөөс ямар ч байсан нэг зүйл орж ирсэн байх магадaltaй. Тэр нь илүү өөрт нь сэтгэл ханамжийг мэдрүүлэх байх гэж найдаж гин. Тэрнийхээ төлөө тэмцэж гин. За тэгтээ яг одоо ингээд нэг юм юу биш. Нэг бол болмооргүй ч юм шиг тийм сэтгэл санаа жоохон тогтворгүй байгаа. Болмоор ч юм шиг болмооргүй ч юм шиг санагдаж байгаа бах. За тэгтэл эннийхээ төлөө ингээд энэ шинэ боломж буюу өнгөрснөөс ирсэн боловч одооны нөхцөлд шинэ боломж шиг ийм зүйл байгаа байхгүй юу? Дахиад ингээд боломж олгоод байгаа юм шиг. Тэгэхээр энэ зүйлийнхаа төлөө тэмцэхээр арай шийдэг үү. Гэхдээ ер нь тэмцэх гээд л байна. Тэгээ эндээс илүү бүрэн бүтэн мэдрэмж авах гэж их найдаж байгаа бололтой. Яадвал одооны байгаа нөхцлөөс бол ингээд сэтгэл ханамж авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ боломжийг ашигласнаар надад одоо бүрэн дүрэн мэдрэмж ирэх болов гэж их найдаж байгаа бололтой. За энд одоогийн нөхцөл байдал дээр болохоор ингээд хичээгээд ерөөсөө сэтгэл ханамж өгөхгүйгээс гадна бас давхар айгүйх ядраадаг гэдэг энэ бүх ачаал өөрийнх нь нуруунд дээр ирдэг байх магадaltaй. Энэ хоёр зураг нь хоёулаа ер нь нэг жоон бүхтээсэн байдалтай. Тэгээ 10-ын саваа маань өөрөө угаас айгүйх ачааллыг бэлэгдэж идэг шүү дээ. Ядралт ачаал их байх.
Тэгээд бас одоо 10-ын саван дээр чинь бас давхар утга нь хэдий ачаал их байгаа ч гэсэн ууг нь бол ингээд бусдад ингээд ачааллаас жоохон хөнгөлөх, бусд хүмүүст даатгах ууганд боломж байгаа боловч өөрөө бас хүсэхгүй. Ер нь бол өөрөө дуртайдаа л өөрөө барьж авч хийчээ тэгээ ядраад байна гэж хэлж болно. За бас хүмүүст үгүй гэж хэлж чаддгүй ч юм уу, тиймэрхүү зүйлээс байж болно. За тэгэхээр ялчгүй энд нэг өнгөрсөнтэй холбоотой зүйл одоо амьдралд нь орж ирчээд байгаа, шинэ боломж болоод орж ирчээд байгаа. Тэгэхээр за бүр одоо ажил карьераар бодох юм бол бүр өмнө нь хийдэг байсан зүйл нь тэрэндээ их дуртай байсан. Тэгээд тэрийг ингээд дахиад их боломж олдож байгаа. Хүн хоорондын харилцаан дээр ярих юм бол одоо X нь эргэж амьдралд нь гарч ирдэг ч юм уу. За эсвэл бүр багийнхан найз ингээ холбоогүй байжгаад гинт одоо тийм найзтайгаа таарсан ч юм уу. Тэр үнтэйгээ холбоотойгоороо өөр зүйл эхлэх гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү энергитэй. За түрүү энд хэлсэн шүү дээ, нөгөө яг ингээ хараахан шийдэггүй, сэтгэл санаа жоохон нэг болмооргүй юм шиг гэдэг. Тэгэхээр одоо мэрэг үзэгч та бол ингээд ер нь аягүй их бодож байгаа хгүй. Би яг миний одоо сэтгэл ханамжтай, жаргалтай байх зүйл мөн болов үгүй болов гэдэг дээр одоо магадгүй ингээд төсөөлж бодож байгаа юм шиг. За би энийг ингээд болоод за энэ боломжийг сонголоо. Тэгвэл би яг би жаргалтай болох болов. Би одоо энэ 8 аяга дээрх шиг юм дутуу мэдрэмж авдаг байсан бол би 9 аяга дээрх шиг юм хүссэн зүйлээ хийгээд ингээд жаргаж хийх болов ч гэдэг юм уу. Тийм зүйл дээр айгүй их ингээд бодоод байгаа байхгүй юу? Тэгээд энэ зүйлээ ингээд бодоод бүр шүүнч нойр хүрхгүй айгүй тийм байгаад байна. Энэ зүйлээсээ бол айгүй стрессдэж байна. Бодхоор нойр нүрхээ болчдөг, нөгөөдгөө төсөөлөд бодоо за би яг тийм энийг хийвэл жаргах уу эсвэл одоо өнгөрсөндөө ингээ үлдэх үү ч гэдэг юм уу, одоо байгаагаа хийх үү гэл би яг бүрэн дүрэн мэдрэмж авах болоо энэ төр гэсэн нэг ер нь бол юм сэтгэл ханамжгүй байдал их байгаа юм байна л да. Харилцаач бай, ажил төрөлч бай. Тэгээд энэ дээрээ л нэг юм нэг гоё дүүрэн мэдрэмж аваад дуртай зүйлээ хийгээд нэг ингээ жаргаад хийх юмсан гэсэн л их юутай байгаа болтой. Одооны ажил нь бол их зовж хийгээд байгаа юм байна л да. За тэнгууд хөзөр дээрх ер нь ингээ харахаар болны үзэр ялангуяа та ер нь бол зүүн совингоо дагал гэдэг юм л да. Яг үнэндээ та өөрөө яг аль нь зөв гэдгийг мэдж байгаа. Аль замыг нь хөөсөн зөв гэдгийг ууг нь бол мэдээд байгаа зүүн совингороо. Тэгэхээр энэ дэр нөгөө логик нь давж орж ирчээд л байгаа ах л та. Энэ түрүүн энергийн шалгалтаар гарч ирсэн 8-ын зоос үзэр байна. Тэгэхээр 8-ын зоосны энерги бол нэг бол одоо бүр ингээ өдөр тутмын ажлаас залхацсан байгаа энерги эхэлдэг. Үгүй бол залхлаа гэд шантарлаа гэд бойлж болохгүй ингээл ард нь өчнөө сурах боловсрох зүйл их байна. Одоо дөнгөж эхлээл явж ийн дахиад сурах зүйл их байна. Хичээгээрээ цаашдаа хичээгээрээ гэсэн зүйлийг хэлж идэг л та. За тэгэхээр энд ингээ жоохон бөөрийнхөө болоо төгсчлөө тий. Тэгэхээр одоо яг зөвлөгөөгөө авч эхлэе. Энэ асуудал дээр яасан өөрт чинь зөв юм бол гэж одоо сахиусууд нь юу гэж зөвлөх нь вэ? Тэгэхээр сахиусуудын зөвлөгөөг харъя. Энд бол ялчгүй ингээ зөв мэдрэмжээ сонс гэсэн ирнэ бас 8-ын зоос дээр бас 2 салаа утгатай болчихж байгаа байхгүй юу? Энэ хараа. Одоо энэ шооны юу орж ирж штэ. Энийг сонгох гэдэг байгаа тий. Тэнгүүд энд анх 9-оор бууцсан штэ. Тэгэхээр 9 маань өөрөө нөө зүүн совинтай холбогддог, зүүн бэлэгтэй холбогддог, хүний оюун ухаантай холбогддог тоо штэ. Тэгэхээр яалчгүй л энд зүүн совин энд болохоор энэ хүзэр маань өөр хоёр талтай гэж түрүүх хэлсэн штэ. Тэгэхээр үнэхээр цаашаа хөгжөөд энэ замаараа тууштай яв гэдэг нь үү? Үгүй бол одоо үнэхээр уудад залхачаад болох гээд байна уу гэдэг бас юм сонголт ирж байгаа байхгүй юу? За тэгээд энэ сонголтууд маань бараг л энэ тэнцвүүхэн байгаа. 4 5 гэхээр нэг л тоогоор ахив. Бараг ижил шахуу. Гэхдээ мэдээж нэг тооны зөрүү гэдэг чинь бас л тэгэл арай дээрэл гэсэн үг. Тэгэхээр яг нэг сонголт нь бол энэ чигээр явахад нэх муудадах юм байхгүй. Дахиад нэг өөр
зүйлийг хийвэл тэр нь бас арай дээр ирдэх бас магадaltaй л гэсэн мэдрэмжийг бас оруулж ирж байна. За ингээд зөвлөгөө рүү орцгоё. Зөвлөгөө сахиусууд нь юу гэж зөвлөх нь вэ? Харцгаая. За зөвлөгөөн дээр эдгээр картууд гарч ирсэн. За энжлүүдийн картаас сахиусан тэнгэрийн зөвлөгөөнөөс бол өөрийгөө шагнах гэсэн мессеж гарч ирсэн. За харин хүн хоорондын харилцаанд дээрх оракл картаас энэ хоёр зөвлөгөө гарч ирсэн. За эхлээд энийгээ тайлбарлачаад дараа нь яг таротынхон зөвлөгөөрөө оръё. За сүүлийн үед ер нь өөрийгөө шагнахаа мартаад яваад байгаа хүмүүс гэж магадгүй. Өөрийгөө урамшуулахаа мартцсан. Тэгэхээр одоо бол утга учиртайгаар өөрийгөө шагнах цаг мөн гэж байна. Одоо учиргүй тэгэл нэг юм үнэтэй цайтай юм өөртөө авахаас илүү утга учиртайгаар өөрийгөө шагнах, амраах ч гэдэг юм уу тий. Гой барианд орох, амраах, ямар нэгэн байдлаар тийм хэрэгтэй зүйлээр өөрийгөө урамшуулаарай гэж байна. Энэ нь таны эрч хүч, урам зориг, за мөн сэтгэл санааг чинь ч гэсэн айгу энерги өндөр түвшинд байлгахад чухал нөлөөтэй шүү гэж сануулсан байна. За энэ хоёр дээр болохоор ер нь бол одоо хамтрагчтай боломж олгоо. За тэгээ нөхөрлөл дээрээ ажиллах хэрэгтэй, хамтрал дээрээ ажиллах хэрэгтэй гэсэн байна. За мөн өөрийнхөө одоо хайр сэтгэлийг илэрхийлэх, эсвэл өөрийгөө ер нь илэрхийлэх. Тэгэхээр энийг хэдүүлээ юу руугаа хувиргаж ойлгоо шүү. Яг ажил хэргийн шугамар холбоотой хүмүүстэр ч гарч ах нэлээд магадaltaй харагдаж байгаа байхгүй юу? За мөн хосын харилцаан дээр ч тэр хосын харилцаан дээр хамтрагчтай боломжийг олох хэрэгтэй. За тэгээ энэ дээрээ өөрөө ялангуяа аюу хичээх хэрэгтэй гэдэг нь тий. Сайжруулахын төлөө хичээн. За тэгээ мөн өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлэх хэрэгтэй, хайраа илэрхийлэх, илчлэх хэрэгтэй. За тэгээд ямар нэгэн тийм одоо дохой зангаач гэдэг юм уу, романтик дохой зангаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо нүд ирмэх үү гэдэг юм уу, яадгийн нэг тиймэрхүү өөрийнхөө хайрыг илэрхийлэхдээ ямар дохой зангаа хэрэглэдэг. Одоо хүмүүс чинь ингэж ингэдэж штэ. Тиймэрхүү зүйлээ үргэлжлүүлээд хийгээд байгаарай гэж байна. За бүр ажил хэргийн шугамар ч юм уу найз нөхдийн холбоон дээр болохоор мэдээж ингээ хувиргаад болгон тий. Энэ нөхөрлөл дээрээ хамтрал дээрээ ажиллаад өгөөрэй. Өөрийнхөө зүгээс шалтгааллах, сайжруулах зүйлсүүд дээр анхаарах хэрэгтэй. За мөн өөрийнхөө ямар байгааг илэрхийлэх хэрэгтэй. Талархаж байгаа бол талархаж байгаагаа, гомдж байгаа бол гомдж байгаагаа ч гэдэг юм. Ер нь бол өөрийнхөө сэтгэлийг илэрхийл гэдэг байгаа байхгүй юу? За энэ харин энэ нь бол одоо ямар ч байдлаар хувирж болохын нөгөө юм дохой зангаагаа илэрхийлэх, романтик дохой зангаа гэдгээр найзуудад хоорондоо нэг мэдчилгээ байдаг ч юм уу, тиймэрхүү зүйлээс байж болохын, эсвэл зөвхөн хоорондоо мэддэг нэг тийм ямар нэгэн тийм нэг юм байна нэг юм бүр үгээр хэлэхгүйгээр нэг юм ойлголцдог нэг тийм зүйл байна. Тэр зүйлээ хийж эхэл гэдэг байгаа. Эхлэхийнээ үргэлжлүүлээ хийгээд байгаараа гэдэг байгаа. За тэгэнгүүт тарот дээр болохоор мөн л адил 8-ын тоогоор эхэлсэн. Тэгэл мөн адил 8 өдрөө сугалсан. Түрүүнд гарсан 8 аягаас гарсан байгаа. За тэгэхээр эндээс ингээ харахаар та ялч өнгөрсөнд нэг юм хийж агаад болцсон зүйл чинь яг одоо амьдралд нь гарч ирээд байна. Нэг дуусгаагүй орхисон байсан зүйл. Энэ нь ялчгүй таны найз нөхдөдтэй холбоотой, нөхөрлөлтэй холбоотой байгаа байхгүй. Түрүүнд болохоор 6-гийн аягаар гараадсэн шүү дээ. Өнгөрснөөс нэг таны одооны амьдралд боломж олгоод байна гэд. Тэнгүүд ойрын одоо энэ найз нөхд чинь л хүүе нэг урд нь хийжсэн юм аа ингээд өргөжлүүлээ хийя гэдэг саналыг тавиад байгаа. Гэхдээ энийг нь бол ивэгдэж байгаа харагдаад байна л да. Энэ бол ингээд ер нь бол хийх ёстой зүйл байгаад байна. За тэнгүүд энэ дээр болохоор өөрөө эргэлзээд байгаа. За түрүү энэ шок тайлбарлаж байхад ч гэсэндээ нөгөө мэлмийн үрдэнд асуудал гарсан байж магадгүй гэсэн. Тэгэхээр мэлмийн үрд жоохон блоктой байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр ингээд ирэхээр нэг юм зориггүй болцсон юм шиг. Эсвэл өөрөө өөртөө буруу зориг тавих гээд байх вэ.
нүдээ нээгээд боддоор эргэн тойрноо хараад зүгээр ингээд суугаад бодоод хөвтээд байх биш. Бодтойгоор алхам аваад үйлдэл хийх хэрэгтэй байна. Ингээд би чадах болов яах бол гэд одоо энэ дээр жишээ нь ингээд би яг ингээ удирдах энэ зүйлийг удирдаад явж чадах болов гэдэг дээр яг өөртөө итгэлгүй байгаа байхгүй юу. Тэгтээ гол нь оролдож ч үзээгүй жиж. Тэгэхээр хийж ямар ч байсан нь хийж үзчихээ дараа нь тэр юма бодох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр ямар ч энэ нэг бодлынхаа хүлээснээс гармаар байна гэж байна. Энэ саналыг бол хүлээж авсан дээр одоо юм сэтгэл ханамжгүй байгаа газраас бол явсан дээр гэдэг энд одоо угаасаа цаашдаа өргөжлүүл байгаад танд нэг юм ганхрал гэх юм одоо юу гэх нэг юм сэтгэл тавгүй ханамжгүй байдлыг л авчираад байна л да. Тэгэхээр яг ийм байдал дээр чинь тэгтээ нэг онцлог нь юм энд нэг муудаад байгаа юм бол байхгүй яг одоогийн байгаа байдал чинь яг гагцгүй та өөр сэтгэл ханамжгүй байгаа байхгүй юу. Ажлаасаа ч юм уу харилцаан дээрээсээ кайф авахгүй гоё биш байгаа тийм. Тэгэхээр энэ байдал байхад чинь яалтчгүй юм боломж болоо ингэж хорвоо ертөнц олгож байгаа байхгүй юу. Бас нэг юм боломж биш шүү. Тэгэхээр энийг бол та аль хэзээ анзаараа харцсан байгаа даа. Тэгэхээр энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Сэтгэл ханамжгүй газараас явах хэрэгтэй. Ийм дандаа юм урагшилж байгаа мүү хийж байгаа хүзрүүд гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй нэг тийм амархан бол биш байх бах гэж байгаа. Амархан биш байх нь 6-гийн сэлмээр харагдчихлаа л да. Яг таны төсөөлж бодож ийсэнчлэн жоохон төвөгтэй зүйлүүд болно. Тэгтээ энэ зүйлийг даваад гарчих юм бол бүх зүйл окей. Сайжирна. За магадгүй та өөрийнхөө яг би хүмүүсийг удирдахдаа муу юм байна, хүмүүсийг чиглүүлэхдээ муу юм байна гэдгийг мэдэрч магадгүй. Нэг бол та өмнөх ажил дээр энэ зүйлийг мэдэрдэг байсан байх магадaltaй. Тэгтээ эцсийн үр дүндээ болохоор та бол юм зоосны хаан болоо сууж байгаа байхгүй юу? Тэгэхээр өмнөх тэр сэтгэл ханамжгүй байдлыг мэдрүүлээд байсан зүйл маань та өөрөө бас ингээ хангалттай хүмүүсийг удирдах чиглүүлэхдээ таарав гэж боддог байсантай холбоотой байж болно. За мөн таны захирал дарга одоо таныг удирддаг хүн ийм биелэгдэшгүй маш их өндөр ийм юг үүрэг даалгаврыг өгдөг байсан байж болно. За өстө энэ сар өстө тэдэн саяын борлуулалт хийшүү гэл үнэхээр боломжгүй байхад тийм амар хүрч болохооргүй тийм бодит байдал дээр хүрэхэргүй тийм өндөр зориг энэ төр тавьдаг байсан байж магадгүй. Тэгэхээр энэ маань та нарын хувьд аль ч талаараа таарж иж болно шүү дээ. Энэ чинь олон хүн сонсож байгаа учраас. За тэгэхээр ямар ч л байсан энэ хийх гээд байгаа энэ ороод ирсэн байгаа өмнө нь оролдож үзэж байгаа болцсон байсан зүйл эсвэл хуучин танилтай чи хамааралтай зүйл. Энэ бол таны бүр юм сүнсний зорилготой холбоотой зүйл байгаа байхгүй юу? Ямар ч гэсэн та төвшин ахиж байна. Ялангуяа энэ хамтрал дээр аягүй тийм сэтгэл ханамжтай болж ирж байгаа байхгүй юу? Хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ нийлэмжтэй байгаад байна. Хамтарч байгаа хүн чинь таныг байгаар ч хүлээн зөвшөөрж байна. Та ч гэсэн харилцан ингээд нөхцөлгүйгээр ингээд бие биендээ аягүй сайн сайхан хандж байгаа гэх юм уу? За тэгээд олонний үзэр дээр бол энэ хараа нөгөө юун дээр гарсан чэрэт биш үү? Энерги шалгалт дээрсэн чэрэт гарадсан тий. Тэгэхээр нөгөө би түрүү бас энийг хэлж байхдаа хэлмээр санагдсанаа. За арайч тойширсан болчих юм болов уу бодсон юм а. Энэ урагшилж байгаа гэдэг утгаараа энэ чэрэт үзэртэй төстэй байгаа байхгүй ямар ч л байсан урагшилж байгаа байдал сайжирж байгаа тий. За тийм Hanged Man маань өөрөө энэ чинь дандаа зөвлөгөө шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө гэдэг утгаараа таныг харах өнцгөө өөрчлөөрэй л гэж байна. Одоо энэ 8 сэлмний энэ энергитэй бас төхөж очиж байна тий. Тэгэхээр нүдээ нээх хэрэгтэй байна. Харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна. За тэгээд чэрэт гарсан учраас ямар нэгэн байдлаар бүр нүүдэл судал биш юмаа гэхэд нүүдэл судал байж болно эсвэл нүүдэл судал биш юмаа гэхэд зүгээр ингээ өөрийнхөө хувьд бас нэг юм өөрчлөлт хийж таарж байгаа байхгүй юу? Шилжилт хөдөлгөөн ямар нэгэн тийм хөдөлгөөнд орох ёстой гэдэг зөвлөөтэй. За тэгээд түрүүн ч хэлсэнтэй машин техниктэй аягүй холбоотой зүйл энд байгаад ах шиг байна.
За тэгээ мөн энэ харах өнцгөө өөрчилснөөр та илүү нийгэмд эзлэх байр суурь чинь батчиж эхэлж байгаа. Илүү юм өөрийнхөө ажиллаж амьдарч байгаа гэсэн үг. Яг дуртай зүйлээ хийгээд өөрийнхөө нөгөө сүнсний зорилгоны хийх ёстой зүйлээ олчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү одоо урам зоригтойгоор итгэлтэйгээр урагшилж байгаа гэсэн тийм энерги орж ирж байна. За тийм үү энэ зоосны хааныг харахаар ер нь өгөөмөр байдлаа гэж чухлаа гэдэг. Тэгэхээр түрүүн энд нөгөө зөвлөгөөний энэ сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөөний үзэр дээр бас нэг юм урамшуулах гэдэг байгаа тий. Тэгэхээр та бусдад их өгөөд идэх хүн байж магадгүй. Бусдыг л урамшуулад идэх. Өөрийгөө урамшуулгаа мартцсан. Тэгэхээр энэ тал дээр бас өгөөмөр ах нь зөв. Таны одоо уг одоо юу байгаад байгаа байхгүй тийм өгөөдөл. За тэгэхээр түрүүнд нөгөө нэг ажиллах хэвээр нэг чадвар дээр ажиллах хэвээр гэдсэн маань мэдээж энэ удирдлагын төвшөнд суралцах зүйл их байгаа юм байна. Бусдыг удирдах, чиглүүлэх арга барилдаас өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. За тэгээд ер нь бол үр дүнд бол аягүй гоё болж штеп. Санхүү мөнгөний эрхчлөөнд хүрчихсэн зоосны хаан болно гэдэг маань ер нь л байр суурь маань маш тогтвортой ганхашгүй болж байгаа. Тэгэхээр үр дүн бол ер нь энэ л байгаа юм л та. За ингээд нэгдүгээр группийнхний маань уншлага ингээд дуусч ин зөвлөгөө таалагдсан байх. Та энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлж чадах юм бол танд маш ээлтэй байх нэ. Мэдээж одооний байдалтай байсан ч энэхүү зөвлөгөө хэрэгжүүлээд одоо ямар нэгэн одоо өөрчлөлт хийсэн ч ихэл одоо ер нь бол аль нь дайжгүй давгүй байна. Гэхдээ мэдээж сайжрахыг хүснэ хүн болгон сайжрахыг хүсэж байдаг те. Тэгэхээр энд гарсанчлан ингээд өөрчлөлт хийхэд бас гимгүү гэсэн тийм юунууд байна. Үр дүн гарч ирж байна. За ингээд мэрэгэн таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа уншлагаар уулзлаа. Түр баяртай. Одоо 11 сарынхаа төлөв байдлаар уулзцгаа штэ. За ингээд шинээр сонсож байгаа хүмүүс маань subscribe-а дараад өгөөрэй гэж хүсье. За мөн лайк, комент үлдээх юм мартваа. Ямар нөхцөл байдлаар таарад яасан ийснийг бас сонсох, унших бас аягүй сонирхолтой байдаг. Манай комент хийдэг хүмүүс аягүй хөөрхөн дэлгэрэнгүй бичиж өгдөгт бас баярлалтай шүү. За тэгээд мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань миний сошиал хаягууд нээлттэй байдаг. Description хэсэг буюу тайлбар хэсэгт миний Facebook болон Instagram-ийн аккаунтын линкийг байршуулсан байдаг. Түүгээр холбогдоод хувийн уншлага авах боломжтой байдаг. За ингээд баяртай. За 2 дугаар группийнх маань уншлагандаа тавтаа мөрөл. За хоёрынхныхоо сахиусуудад талархлаа илэрхийлээд талаагаа санаа. За энергийн шалгалтынхаа 3 картыг татъя. Одоо харцаа авах. За юун түрүүнд шооныхоо өнгө болон тооноос нь харъя. Улаан өнгө. Улаан өнгө маань үндэс хүртийг илэрхийлнэ. За мөн хүчрхэг байдал, удирдах, шинж чанар өндөртэй хүмүүс байх магадaltaй. Нэлээд хүчтэй энергитэй хүмүүс. За тэгээд үндэс хүрттэй холбоотой. Тэгэхээр хэрвээ энэ үндэс хүрттэй холбоотой ямар нэг асуудал байгаа гэж үзэх юм бол ер нь хөл мөл өвдөд байгаа гэж магадгүй. Ер нь үндэс хүртнээс доошоо ямар нэгэн өвдөлт мэдэрч байгаа гэж магадгүй. За мөн айгүй тийм үндэс хүртэнд ер нь жоохон асуудал гараад ирэхээр амьдралд айгүй хайргүй гэх юм уу, амьдралаас жоохон залхсан уйдсан энергитэй болоод идэг тал байдаг. За энэ бол бүгдэнд нь биш шүү. За зүгээр улаан өнгөтэй холбоотойгоор үндэс хүртийг одоо хэрвээ асуудал байвал гэдэг утгаас нь тайлбарлаж байгаа шүү. За тэгээд тоог нь харахаар 3 2 гэсэн тоо байна. Нийлбэр нь 5 тий. За 3 2 5 гэсэн тооны одоо давхцал харсан байх. Үгүй бол одоо энэ тоонууд маань таны амьдрал ямар нэгэн байдлаар холбоотой байх. Утасны дугаар, машины дугаар, төрсөн он сар өдөртэй ямар нэгэн байдлаар холбоотой байх. За өөрийн чинь биш юм а гэхэд ойр одоо дотны хүмүүсийн төрсөн он сар өдөрч гэдэг юм үү те. Тиймэрхүү зүйлээр холбогдож болно.
шоон дээрээс нэг иймэрхүү мэдээлэл орж ирлээ. За тарот картан дээр болохоор за одоо энэ улаан шооны маань яг нөгөө юу баталж байгаа юм шиг Emperor карт гарсан байна л да. Emperor карт маань өөр аягүй тийм хүчрэхэг эргэтэлэг энерги. Тэгээ улаан өнгө аягүй их давмгай байдаг. Үндсэн зургал дээрээ ч тэр хоньны орд байдаг бах шүү. Бүх галын орд гэхээс илүү яг хоньны орд илүү их байдаг санагдаад байна. Тэгэхээр хоньны ордны хүмүүс байх магадaltaй. За тэгээ хоёрч том арка узар гарсан байна. Тэгэхээр одооны нөхцөл байдал үгүй бол ойрын өнгөрсөнд бол томоохон өөрчлөлтүүд гарсан байх магадaltaй. За Emperor card маань та өөрөө юм хүчрэг энергитэй хүн байж болно. За мөн ер нь бол ингээд эцэг энергитэй карт гэж ярьдаг шүү дээ. Аавыг төлөөлнө. Аав, эцэг, өвөө гэх мэт хүмүүсийг бас төлөөлөд идэг. За мөн томоохон байгууллагын дарга. Томоохон байгууллага. Ялангуяа одоо цэрэг цаатаагийн байгууллагын дарга ч гэх юм уу. Тиймэрхүү хүмүүсийг төлөөлдөг. Энэ хүчтэй, эрх мэдэлтэй, захиран тушаадаг. За зөв харахаараа бол бас харьцангуй одоо зөв одоо нэг зөвөр удирддаг гэх юм уу да. Бүр нэм дарангуйлж биш. Уруу харцсан байсан бол одоо дарангуйл юм аягтай хитрхи хүчээр бүхний шийддэг тий. За иймэрхүү зүйл орж ирж байна. За тэгээд энэ өндөр энергитэй хүнтэй холбоотойгоор таны амьдралд нэг боломж олгосон юм шиг харагдаж байна. Тэгээд энэ боломжоос та за бүр гадагшаа авсан байх магадaltaй. Мөн таны амьдралд айгүй сайн сайхан зүйлсүүдийг хурдан өрнж байгаа байж болно одоогийн нөхцөл байдалд бол. Гэхдээ гол нь энд нэг юм байгаа энэ Emperor card-ыг төлөөлж байгаа энэ хүнтэй холбоотойгоор энэ хүн танд боломжийг олгосон гэдэг. Шагнал урамшуулал өгсөн юм уу? Эсвэл яасан юм нэг тийм бодит тусламжийг үзүүлсэн байгаа даа. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад гадагшаа аялахаар явсан юм уу? Үгүй бол та амьдралдаа юм сайн сайхан зүйлсийг таны амьдралд юм сайн сайхан зүйлс маш хурдтайгаар орж ирсэн байх магадaltaй. Тэг яг энэ дээр ингэж л байна л да нөгөө түрүү энэ дээр нөгөө үндэс хүрдэнд асуудал гарахаар мөн амьдралд одоо хайргүй болох нь ч удаас. Гэхдээ ер нь бол тиймэрхүү хандлагыг үүсгэж идэг байхгүй юу? Тэгээд бас жин нэмэгдэх. Үндэс хүрдэнд асуудал гарвал ер нь жин нэмэгдэх аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх энтер гэсэн зүйлүүд бас болоод идэг. Тэгэхээр энд бас жингээ хасах гэж байгаа хүмүүс бас байх магадaltaй. Жингээ хасах зорилгоор жим юмд явж эхэлсэн тийм хүмүүс байх магадaltaй харагдаж байна. За тэгээд judgment хүзэр харин энэ маань харин нэмэлтээр гараад ирсэн. Би өгн 3 үзрэл авдаг. Энэ дээр 4 гараад ирсэн. Judgment хүзэр маань айгүй тийм өргөн утгатай тий. За яг сүнсний зорилгыг илэрхийлж идэг. За мөн сэтгэлийн дуудлага, сэтгэлийн ч гэх юм уу эсвэл нэг зүйл рүү ингээд өөрийн мэдлгүүл татагдаад байгаа догтлол нэг зүйлийг хийхийг хүсээд байгаа нэг тийм зүйл байгааг илэрхийлнэ. За мөн өдийг хүртэл бас сайнараа хичээж явсныг чинь бас одоо хилжиж болно. Шударгаар сайнараа хамаг сайнараа л амьдарч ирсэн гэдэг ч юм уу тий. За тэгээ мөн одоо нөгөө Justice card-ыг бодвол эн чинь нөгөө юм илүү жоохон тийм юуны талдаа сүнслэг төвшөнд тийм шүүлт ирэх гэсэн утгыг бас илэрхийлж идэг. За тэгээд өмнө нь хийж дуусгаагүй байсан зүйлээ бас хийгээд эхэлж байгаа ах магадaltaй. Энэ нь одоо илүү энэ ямар нэгэн байдлаар нэг турхтай холбоотойгоор өмнө нь хичээлж байгаа хайцсан байж байгаа одоо тэрийгээ саяхан хийгээд ээж болно. Эсвэл аялна гэж бодож жагаад тэр зүйлээ дахиад сэргээж гаргаж ирж аялж байгаа ч юм уу те. Ер нь юм сэтгэлийнхаа дуудлагаар явж байгаа хүмүүс байх шиг байна. Тэгээд гол нь нөгөө юу юм бэ? Энд нэг юм аав нь ч юм уу эсвэл том дарга нь ч юм уу нэм хүчрэх эргэтэлэг энергитэй хүний тусламжтайгаар энэ зүйлсийг хийж байгаа гэдэг. За хитрхи урт болоод тах шиг. За ийм байна. 2 дугаар сонголтынх нь маань
энергийн шалгалттай нэг иймэрхүү мэдээлэлүүд гарч ирлээ. За одоо харин гол асуудал буюу яг одооны нөхцөл байдал танд ямар асуудал байна вэ? Тэрнийг нь ямар асуудал гэдгийг харахыг оролцгоё. За дахиад judgment үзэр гараад ирсэн. Тэгээд түрүүн яг ярьжсэн нөгөө justice card-ыг бодвол гэж ярьжсэн чинь бас яг justice card маань уруу араа гараад ирсэн. За тэгэхээр эндээс ингээ харангууд надад ямар мэдрэмж төрж ийн гэхээр энд ингээ нэг сүнсний зорилгоо яг хөөж байгаа хүмүүс байгаад байна. Амьдралынхаа нэг үеийг дуусгаад нэг үе ялчгүй дуусж байна. Тэгтээ айгу азтай гэх юм уу те Wheel of Fortune үзэр маань өөрөө азыг бэлэгддэг зам уу болох ёстой зүйл болдгороо л болж байгааг илэрхийлэн те сайн ч юм уу ч ямар ч сан л одоо өдийг хүртэл тэгэл ингэж л амьдарч ирэх ёстой байсан ч гэдэг юм уу те юу ч ингээ өөрчлөх боломж байгаагүй ч гэдэг юм уу нэг юм жам ёсороо гэдэг утга илэрхийлээд байгаа юм санагддаг байхгүй юу. Тэгэхээр 15 маань өөрөө таны амьдрал бүр нэг том цикл дуусаагүй ч гэсэн нэг юм жижигвтер цикл бол дуусч байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас юу бүр нөгөө юм 10-ын саваач үед юм уу 10-ын зоосмос гэхээр бүр жижиг юм бол явчин тий. Тэгэхээр энэ маань том аркан үзрээр гарч байгаа. Том аркан дотроо 21 буюу нөгөө world card маань бол бүр илүү том цикл дуусч байгааг хэлэх баг. Тэгэхээр энэ маань нэг юм дундаж цикл, нэг жижиг асуудал биш, өдөр тутмын айхав шахав биш. Бас нэг дунд зэргийн том асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг юм үе дуусж байна. Энэ бол одоо ингээд ингэж л дуусах хэрэгтэй байсан юм аа. За тэгээ шинээр эхэлж байна. Тэгэхээр нэг цикл дуусаа шинээр эхэлж байна. За энэ шинээр эхэлж байгаа зүйлд тийм айж эмэх зүйл ерөөсөө байхгүй шүү гэж байна. Айл болох яг энэ харалтаа байгаа Knight of Cups буюу юм романтик байж, гэгээлэг, эерэг байж арай юм энэ хоёр маань хавсраад ороод ирэхээр бүр илүү надад юм хөнгөн арай илүү хөнгөн байхыг сануулад байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу. За яг одооны байдал шүү дээ. Энэ чинь танд ямар асуудал байгаа вэ гэдгийг харж байгаа. Тэгэхээр ер нь л та одоо л нэг юм амьдралынхаа нэг циклийг дуусгачаад шинээр эхэлж байгаа юм байна. Тэгээ энэ дээр бол их гэгээлэг юм дэврүүн сэтгэлгээтэй байх магадaltaй. Энэ маань бас романтик амьдралтай айгу холбоотой байх магадaltaй харагдаж байна. Хайр дурлалын харилцаатай тий. За тэгээд та өөр дээрээ одоо бол ингээд цоо шин өөрийгөө бүтээх гээд ажиллаж байгаа юм шиг харагдаж байна энэ дээр. Яг өөрийнхөө тэр нөө сүнсний зорилгын төлөө яг юм сэтгэлийнхаа дуудлагаар яваад байгаа байхгүй юу? За би нэг юм одоо магадгүй та нэг юм өдөр тутамд ингээд нэг юм нэгэн хэвийн ажил хийдэг байсан гэж бодъё л доо. Тэнгүүд тэрийгэ бүр ингээд шууд орхиол болиол цоо шин зүйл рүү татагдаад тэгээд тэрэн дээрээ ингээд ажиллаад байгаа аахгүй юу? Өөр дээрээ ажиллаад байгаа. Өөрийнхөө гадна төрх байж болно, өөрийнхөө мэдлэгт байж болно. Ямар ч лээсэн өөр дээрээ ажиллаж байгаа гэсэн утга байна. За тэгээд энэ дөрвийн зоос ингээ харахаар ер нь бол ингээ нэг юм тогтвортой нэгэн хэвийн амьдралаар их удаан амьдраад тэрнээсээ ялчгүй бүр ингээд залхсан юм уу та. Одоо шүү дээ. Өөрөө ингээд бүр юм гацаатай ч юм шиг байдалд байгаад тэгээ тэр нь нэг бүр амар муудаад байгаа юм байхгүй л дээ. Тэгтэл өөрийн хувьд болохоор аюу тийм уйдсан ч гэх юм уу эсвэл хитрхи удаан нэгэн хэвийн амьдраа залхсан байх магадaltaй. Тэгээд одоо би нэг амар тэнэг үг хэлчихэж магадгүй л дээ. Нэг хэдийн удаа амьдраа айжтэй ч юм уу эсвэл тэ одоо ганц л амьдрын штэ. Амьдралаа гой сонирхолтой болгоё. Шинэ зүйлд өөрийгөө туршиж үзье гэсэн нэг иймэрхүү байдалд байгаа юм шиг харагдаж байна. За тэнгууд түрүүн ярьжсэн нөгөө нэг Justice Card маань дуруу харсан байгаа штэ. Ард нь болохоор strange. За энэ дээрээс надад бас нэг юм харагдсан нь магадгүй энд энэ хууль шүүхийн асуудалтай хүмүүс байсан байж магадгүй. Тэнгууд тэр нь яг ингээд нөгөө хуулийн хүрээнд юм шударгаар шийдэгдсэн юм шиг. Үгүй ингэж хэлэх гээд байгаа байхгүй. Шударгаар шийдэгдээгүй мөртлөө ингээд өнгөц гаднаас нь харахаар шударгаар шийдэгдсэн юм шиг. Гэхдээ таны хувьд бол шударга байгаагүй.
Тэнд одоо хин нэгэн эргэтэн дарахтан ч гэдэг юм уу те нэг юм эрх мэдэлтэй хүн ингээ хүчээр ингээд юу атсан юм шиг. Өөрийнхөө талд шийдвүлцсэн. Тэгтээ та тэрийг дотроо яг явж угаасаа л миний зөв надад буруу хийсэн зүйл байхгүй. Яг хууль дээр ингээ гарцсан ч гэсэндээ одоо үнэн мөнийг нь одоо хорвоо ертөнд царуулна да. Ер нь тэгээд одоо үлийн үр мөрөл яригдах гэдэг байна л да. Ер нь нэг тиймэрхүү юм л мэдрэгдлээ. Тэгэхээр түрүүн нөгөө энергийн шалгалт дээр нөгөө Emperor card байсан. Тэр хүний оролцоотойгоор ямар нэгэн зүйлс ингэ болсон гэдэг. Тэгээд энэ judgment байсан. За ямар ч л байсан бодит амьдрал дээрх шүүх бол танд төвч хамаагүй л гэсэн утга байна л да. Яа тэгвэл өнгөрсөнд бас өөрийгөө айгүйх буруутгаад ээж магадгүй. Ялангуяа энэ одоо яг justice cardтай холбоотойгоор. Гэхдээ тийх ямар ч шаардлага байхгүй. Та өдийг хүртэл бол хамаг сайнаараа чин үнэнчээр шударгаар ингээм амьдраад ирсэн. Өөрийгөө уучлаад өөрийгөө одоо юм илүү дээд төвшөнд аваачихтаа ингээд ямар ч айж эмэх зүйл байхгүй л гэдгийг хэлээд байна. За тэгээд strange үзэр маань өөрөө сэтгэлийн төвчээр тэнхээг илэрхийлдэг. Тэгэхээр мөн альваа зүйлийг нэг хүчээр биш аяар, ивээр, зөөлнөөр шийдэхийг бас хэлж идэг. Тэгэхээр энэ хувь хүн та өөрөө тийм хүн байж магадгүй. Хэдийн энд ийм шудраг бос зүйл болсон ч гэсэндээ. Окей, эндээс би ингээд сургамжийг авчлаа. Тэрэнд тэгээд нэг уурлаа, зөрүүдлээл одоо давж заалдаад гэдэг юм уу те. За би жишээ болгож байгаа шүү. Яг хөө заримынх нь хувьд үнэхээр ийм бодитоор ийм шүүх хурал болсон байж магадгүй. Жишээ болгоод ярихад бол тэгээд ингээд нэг давж заалдаад бол яваагүй л юм шиг. Явахгүй юм шиг. Тэгээд ийм тийм хүлээн зөвшөөрсөн энергтэй зөөлнөөр за яах вэ гэд нэг юм орхиж байгаа юм шиг. Гэхдээ яг энэ нь илүү юм хүчтэй энерги мэдрүүлж байгаа байхгүй юу? Юм үтсэн юм шиг гэдэг шиг нэг тиймэрхүү үг орж ирж байна. Тэгээд хайсан. Тэгээд эндээс бол сурах юмаа сурсан, ойлгосон. Гэхдээ энэ зүйл нь таныг ялчгүй юм сүнслэг төвшөнд айгүй өндөр тавиачж байгаа юм шиг харагдаж байна. Сүнсний зорилгоо хөөхийг чинь сануулсан. За одоогийн байгаа асуудал гэхээр ийм гарч ирлээ. За тэгвэл одоо энэ дээр сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх нь вэ? Харцгаая. За сахиусуудын зөвлөгөө. За түрүүнд яг нэг улны хөзрийн доор байсан strange хөзөр шиг. Яг энэ Knight of Swords маань өөрөө яг үндсэн зураглал дээр арай өөр утгыг илэрхийлдэг л дээ. Гэхдээ энэ тарот картн дээр болохоор нөгөө сөрөх, давших, одоо юм дайчин шинж чанар нь энэ яг энэ хөзөр дээр яагаад ч юм дарагдаад идэг. Гэхдээ энэ бас нийцчил орж ирдэг л дээ. Энэ дээр бол яг нөгөө strange хөзөр шиг аливаа зүйлийг ингээд сөрөх биш. Ингээ болж буй зүйлс ингээд аль болох хүлээж аваарэ. Хүлээж авсан байр суурьтай. Энэ дээр бол ингээд сөргөлдөөл, маргалдаал байх шаардлага байхгүй гэж зөвлөж байна. Тэгэхээр энд группийнхан маань нэг юм удаан амьдарсан хосын харилцааг дуусгах тал дээр л нэг шийдэлд хүрэх тал дээр л нэг шийдвэр гаргах гэдсэн хүмүүс юм а да. Дийлэн хийх нь хувьд тийм байх шиг байна. За заримынх нь хувьд бол үдл хөдлөх хөрөнгө ч юм уу, эд хөрөнгө хуваахтай холбоотой бас зүйл байж магадгүй. За тэгэхээр энд нэг юм одоо түрүү хэлсэн шүү дээ. Удаан амьдарсан, ийм доктортой удаан амьдарсан нэгэн хэвийн байдлыг одоо ингээд та өөрөө дуусгахыг хүсэж байгаа. За энэ дээр нэг эд хөрөнгийн маргаан байгаа юм шиг. Яалчгүй нэг хууль шүүхийн байгууллагатай л холбогдоод ах юм. Justice card маань гараад ирсэн. Тэгэхээр яг энэ түрүү нөгөө уруу харсангаар гарч ирсэн. Би эргүүлээ хийхдээ зүг харуулаа хийцэн л дээ. Яг уруу харсангаар нь хийсэн байсан бол магадгүй уруугаараа гарах л байсан байх. За тэгэхээр аль талаас нь л тайлаа явчих. Тэгэхээр энэ үйл хөдлөх хөрөнгө ч юм уу ямар нэгэн тийм хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүгдсэн байх магадaltaй юм байна. Тэгэхээр энэний үр дүнг бол одоо тэгээд нэг сөргөлдөөд ах хэрэггүй гэдэг юм уу?
За тэгээд энэ улны үзэр дээр улны биш хамгийн төсөөллийн үзэр дээр уг нь 6 карт татсан дөнгөд хамгийн сүүлийнх дээр moon карт гарсан болохоор би тодруулга болгож нэг карт авах 7-гийн саваа гарсан. За тэгэхээр итгэл алдсан байдал бол ялтчгүй энэ юунд одоо таны энэ нөхцөл байдалд бол хамааралтай гэж юм. Тэгэхээр хосч бай, хамтран ажиллагч бай, ажлын түншүүдч байсан бай тий. Ямар нэгэн байдлаар итгэл алдсан байх магадaltaй. Үүнээс болоод ялтчгүй нэг юм шийдвэрт хүрэхээр болсон байгаад байна. Одоо нэг талд нь гаргая гэх тий. Цаашдаа хамт байх уу эсвэл салах уу гэдэг тал дээр шийдвэр гаргаж байгаа. За тэгээд шийдвэрийг бол одоо энэ хувь шүүхийн байгууллагыг холбоотой байгаад байна. Хин нэгэн том даргын эсвэл одоо тэр шүүгчийн байр сууриас шийдвэр гарах гээд байгаа нөлөө бол одоо танаас үл хамааран таны үзэл бодлоос үл хамааран энэ шийдвэр бол бүр шал өөр хүний гарт байгаа харагдаад байгаа байхгүй юу? За тэгэхээр ямар ч л байсан таны амьдралд шинэ уур амьсгал орж ирнэ. Ялангуяа энэ нэгэн хэвийн уйдгартай юм үргэлж исэн. За уйдгаргүй байсан ч гэж болно. Ер нь бол нэгэн хэвийн энэ амьдрал дээр шинэ уур амьсгал орж ирнэ гэдэг. Цоо шинээр. Тэгээ энэ маань илүү таны зүгээс гарч ирсэн тэр нэг том шийдвэртэй илүү холбоотой. Та нэг юм шийдвэрийг гаргаад тэрнээс улбаатаагаар юм шинэ уур амьсгал орж ирнэ. За тэгээ мөн энэ маань одоо яг зөвлөгөө гэдэг утгаараа бол шинэ уур амьсгалыг оруулж ирээрээ тий. Оруулж ирээрээ. За мөн том шийдвэрээ гаргаарай гэж зөвлөж байна. Ямар ч л байсан шийдвэрийг гаргах хэрэгтэй. Энэ чигээрээ ингээ байгаад иж болохгүй. За тэгээд энэ дээрээс болохоор бас нэмж орж ирж байгаа юм хитрхи бас хүлцэнгүй байгаад идэг гэсэн мэт магадгүй. Тийм бол яг одоо энэ хүзрийн маань үндсэн зураглал дээрх утгаараа давших, өөрийгөө өмгөөлж хамгаалах, өөрийнхөө төлөө зүтгэх дайчин шинж чанараа гаргаж ирэх гэсэн бас зөвлөгөө байж болохоор байна. За энэ дээр нөөний тодруулга хүзэр авахд бол 7-гийн саваа гарсан шүү дээ. Энэ маань бас нэг юм өөрийгөө ер нь бол өмгөөлж хамгаалах гэсэн утга байдаг. Хэрвээ бүр үнэхээр таны үнэхээр зөв байвал та өөрийгөө бас тодорхой хэмжээнд хамгаалах хэрэгтэй. За мөн юмыг яаж мэдэх вэ гэсэн танд юм төлөвлөгөө бас байх хэрэгтэйг сануулж байгаа. Ялангуяа юм тодорхойгүй байдал ингээд үүсээд эхэлвэл та энэ дээр за энэ юу болох гээд байна, яах гээд байна, юмыг яаж мэдэх үү гэдээ өөрөө өөртөө юм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна. За тэгээд бас худал үнэн за бүр энэ яг шүүх хуралтай л ингээд холбогдоод их юм бүр амнаас гарч байгаа үг нь хүртэл худал үнэн юм мэдүүлэг өгөх гэрчмэрч гарч ирдэг ч юм мэдгүй. Ямар ч сан тийм худлаа үнэн хүний тийм мэдүүлэг гэх юм уу юу гэх юм тийм ховж ив байж болно шүү дээ. Худлаа үнэн цуу яриа энэ төр тий. Тиймэрхүү зүйл дээр айгуу тийм юу байгаарай. Хурдан арга хэмжээ авч одоо сүрсэн базаа ихтэй бэлэн байгаарай л гэдэг юм л дээ. Ер нь л нэг юм юмыг яаж мэдэх үү гэсэн нэг тийм карманда нэг юм төлөвлөгөөтэй байл гэд байх шиг байна. Тэгэхээр маш болгоомжтой байхыг сануулж байна. За тэгээд энэ Emperor card маань бас түрүү юун дээр ч гарч ирсэн тийм үү? Энергийн шалгалт дээр ч гарч ирж ирсэн. Тэгэхээр яг уу танаас үл шалтгаалаад нэг юм том хүний шийдвэр таны амьдралд нөлөөлөхөр байгааг хэлжиж болно. За мөн бас нөгөө утгаараа болохоор таны амьдралд байгаа ийм эргэтэлэг энергитэй хүн байна. Энэ хүний бас оролцоо айгүй бас чухал байхаар байна. Эргэтэлэг бөгөөд хүчтэй энергитэй. Энэ магадгүй таны аав, өвөө бас эсвэл өөрөө чинь одоо таньдаг тийм том албан тушаалтай хүн байж болно. Мөн таны мэддэг одоо ийм хүчтэй гэж боддог л тийм хүн. Энэ хүний нөлөө их байхаар байна. Энэ хүнээс танд санал тавьж магадгүй. Энэ хүний зүгээс тавьсан саналыг бол хүлээж авахд бол зүгээр шүү гэж байна. Хүлээж авсан дээр шүү. Таатай санал тавина гэсэн л нэг юм утга гарч ирж байна л та. За мөн нэмэлтээр энэ Oracle картуудаас зөвлөгөө татсан байгаа.
За сахиусан тэнгэрүүдийн картаас энэ зөвлөгөө гарч ирсэн. Харин хайр дурлал хүн хоорондын харилцаан дээрээс бол энэ хоёр карт гарсан. За shower of abundance гэхээр ер нь бол элбэг дэлбэг байдал ингээ нөгөө шүршүрш ингээ гоё одоо тань дээр ер нь бол ингээ асгарахад бэлэн байгаа ч юм шиг тэгж харагдаж байгаа байхгүй юу? Материаллаг элбэг дэлбэг байдал. За тэгэхээр доторх мессеж нь болохоор санхүүгийн байдлаа эдгэхийн тулд гэх юм уу одоо сайжруулахын тулд санхүү мөнгөтэй холбоотой санаа зовнилоо бидэнд одоо хэлээ. Бид танд элбэг дэлбэг байдлыг бүтээх тэгээд өөртөө хүлээж авахд танд тусланаа одоо чиглүүлнэ. За бид хамтарч ажилласнаар таны санхүүгийн байдал яг таны одоо хэрвээ та гол нь хүсвэл гэдэг байгаа байхгүй таны зөвшөөрснөөр таны хүснээр сайжрах эдгэх болно гэсэн ийм зөвлөгөө байна. Тэгэхээр за яг энэ картуудтай уялдаад ирэхээр ер нь бол энэ эд хөрөнгийн асуудал гэдэг байгаа тий. Эд хөрөнгийн асуудал дээр зөвлөгөө өгöd ах шиг байна. Энэ дөрвийн зостой холбоотойгоор. За тэгээд love your first гэхээр өөрийгөө эхлээд хайрлах хэрэгтэй гэж юм. Өөрийгөө хайрлах хүндэтгэх нь романтик бөгөөд сэтгэл татам байдлыг тань одоо өсгөх болно. Тэгэхээр ингээд юу түрүү энд хэлсэндээ нэг бол бууж өгөөд уг гэдэг юм шиг нөгөө болохоор юу яа гэдэг байгаа штэ. Тэмц гэдэг байгаа тий. Өөрөө тэмцэх хэрэгтэй гэдсэн. Тэгэхээр ерөн заавал энэ эд хөрөнгийн авах хэрэг байгаа ч юм уу, гүү ч юм уу гэд ер нь бол нэг ингээд юу яагаад байгаа юм бэ л да. Одоо амандаа орсон шар цэцгийг түлхэх гээд байгаа юм шиг байна. Тэгэхээр баг зэрэг ингээд дандаа хүнийг боддог гэсэн бол өөрийгөө бодох нь ер нь зөв юм а гэдэг утгыг санааг хэлэх гээд ах шиг байх юм. Хайч гэсэн өөрийгөө бодох, амиа бодсон үйлдэл гаргах нь зөв үү? Тэгэхээр нөхөрлөл дээрээ ажиллах хэрэгтэй. За харилцаанд боломж олгох хэрэгтэй л гэсэн байна л да. За тэгэхээр энэ магадгүй таны өөрөө ч яг одоо нөхцөл байдалд таал ойлгох мессеж байхаа гэж бодож байна. За ингээд 2 дугаар сонголтынхны маань уншлага ингээд дуусж байна. Таалагдсан таарсан байх гэж найдаж байна. Одоо чадхаараа л аль болох одоо чадхаараа л хувиргаж тайлбарлахыг оролдлоо. За ингээд та бүхэн маань subscribe дараагүй сабаа дараад өгөөрэй. Мөн лайк, комент өгүүлдэхээ мартаваа. Одоо нөхцөл байдал нь яг ямар байдлаар таарч ин гэдгийг бас хэрвээ айхтар нууц биш бол бас комментээр хуваалцвал бас маш их баярлах болно. За тэгээд мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний одоо энэ видеоны доор байрлах тайлбар хэсэг буюу description хэсэг рүү ороод миний Facebook болон Instagram аккаунтаар холбогдож хувийн уншлага авах боломжтой байдаг шүү. За ингээд дараагийнхаа видеогоор уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагандаа тавтай морил. Энерги шалгалт болгоод 3 картаа татах юм. За шоун дээрээс эхлээд явъя те. За шооны маань өнгө шар. За шар өнгөнд татагдсан хүмүүс үж болно. Боломжтой шар өнгөнд нь татагдсан байх. За 5-1 буюу нийлбэрэн 6. За 5 болон 1 6 гэсэн тоонууд таны амьдрал ямар нэгэн байдлаар холбоотой байж болно. Төрсөн он, сар, өдөр, зам утасны дугаар, машины дугаар, хаалганы, тоотны дугаарч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар энэ
тоонод холбоотой байж болно. 516. За тэгээ шар өнгө маань ер нь яг чакраны өнгөндөө бол одоо наран сүлжээ үрдийг илэрхийлждэг. Хүний эд баялагийг хариуцсан, буян заяа, буян ишгийг хариуцсан хүрд гэж ярьдаг. За тэгээ мөн тэндээс хамаг л одоо бүтээлч байдал, ундарч идэх хүний одоо ер нь бол хүч чадлын энергийн цөм гэж бас ойлгож болно. За тэгэхээр наран сүлжээ хүрдтэй холбоотой ямар нэгэн асуудал байгаа бол за гиз ходоод нойр булчирхай энэ төр жоохон өвдөд байгаа байж магадгүй. За мөнгөний асуудалтай хүмүүс ямар нэгэн мөнгө төгрөг материалын байдал те байр, сав, орон, машин тэр гэдэг юм уу тийм материалын эд хөрөнгөтэй холбоотой асуудал бас байж магадгүй. За тарот картыг харангууд дотоод болон гадаад зөрчилтөө айгүй ихтэй харагдаж байна. Зүгээр энэ 5-ын саваа 7-гийн аяг хоёрыг харахаар бодолтой төрсөн бас дотроо ингээ айгүй зөрчилж байгаа. Яг нэг юм шийдвэрт хүрч чадахгүй байгаа, эргэлзэж байгаа энергитэй. За тэгээд мөн энэ зөрчилдөөнтэй өрсөлдөөнтэй газраас явсан байх магадaltaй. Тэгээд одоо яг ингээд яахаа мэдэхгүй явж байгаа. Яг юу ихээ мэдэхгүй явж байгаа. Яахаа мэдэхгүй байна. За тэгээд наргаан цэнгэнд дурлаж байна уу? Үгүй бол бүр дурлах гэхээсээ илүү зүгээр ойрдоо зүгээр найз нөхдөдөө их уулзаад гарч орж байгаа тиймэрхүү юу байж болно. Мөн төрсөн өдөрт явсан байх магадaltaй. За үеэлүүдээрээ үе тэнгийн найзуудаараа гэдэг ч юм уу юм үе тэнгийнхаа хүмүүстэй уулзаж учирч гарч орсон энерги бас байна. За тэгэхээр ерөнхийдөө нэг юм зөрчилдөөнтэй өрсөлдөөнтэй яста нөгөө нэг шууданд хийцэн эвэр гэдэг шиг өхрийн эвэр шиг гэдэг шиг тийм газраас л ямар ч зэн ингээд орхиж явсан энергитэй л харагдаад байна. Тэгээ одоохондоо бол яг юу ихээ мэдэхгүй байгаа. Нэг бол ингээд одоо ажиллаар ярих юм бол те ийм ядаргаатай ийм өрсөлдөөнтэй газраас орхиж явсан. Тэнгүүд одоо болохоор ингээ ийш тийшээ ингээд нөгөө ажлын санал анкет өгсөн байх эсвэл тэрнийхээ харийг хүлээж байгаа те авгүй бол нөгөө ингэдэг ч юм билүү тэгдэг ч юм билүү гэд айгүй их юм дээр ингээд эргэлзээл. Тэгтээ зөвхөн энэ нь одоо ингээ мөрөөдөлч юм уу юм зүгээр бодол төдийхэн байгаа харагдаад байгаа байхгүй. Гой гой юм мөрөөдөөл байгаа харагдаж байна. За тэгээ мөн тансаг үдшилэгт өргөцсөн байх магадaltaй. За мөн вайнд хорхоотой хүмүүс бас байж магадгүй. Гоё вайн уух дуртай, үнэтэй зүйлс хэрэглэх дуртай ч юм уу те. За иймэрхүү байдал харагдлаа эхний хэлцэнд. За одоо харин энэ одоо юм юу лээ? Энергийн шалгалттай холбоотой гарч ирж магадгүй яаж ч магадгүй. Таны одоогийн байгаа одооний амьдралд чинь ер нь байгаа асуудал юу вэ? Шийдэж чадахгүй байгаа ч юм уу? Тийм асуудал байгаа бол тэр нь юу вэ гэдгийг харъя. За пэйж хүзрээр их гарч ирсэн байна те. Тэгэхээр за пэйж хүзэр ялангуяа пэйж хүзэр минь 2 гараад ирвэл нөхөрлөлийг илэрхийлж идэг. За нөхөрлөлтэй юм уу хамтралтай холбоотой асуудал гэж болно. За мөн энд гэр бүл орж ирж гин. Гэр бүл болон ажлын токсик орчин байгаад байна уу? Тэгээ энэ нь ялангуяа энэ улны үзрийг харахад бол их зовлонтой байгаад байгаа байхгүй их зовлонтой. Сальяа салж болохгүй ингээ нэг юм гинжлэгдсэн харилцаанд байна. Тэгээ энээсээ энэ хүмүүс маань их зовоод байна. Тэгээ гол асуудал нь энд байгаа тийм. За тэгээд ер нь бол ингээ нэг юм дуусахыг хүсээд байна. Ялангуяа энэ 10-ын үзэр ингээ 2 ч гараад ирлээ. Тэгэхээр ер нь бол дуусахыг хүсэж байна. Тэгтээ энэ дээр эргэлзээд байгаа. Яах вэ гэд эргэлзээд байгаа. За энэ юу ч вэ те ажилч бай, харилцаач бай, юу ч вэ. Эхэндээ бол маш сайхан эхэлсэн. Их л гоё үлгэрээ юм шиг гоё байсан байх магадaltaй.
Тэгээд төгсгөлдөө бол энэ зүйл нь таныг одоо бол зовоож байгаа. Дэвэл хүзэр маань ер нь донтолтыг ч илэрхийлнэ, их хэмжээний өвөр шир, банкны зээл, за тэгэл мөрөдтэй тоглоом, араар тавилт гэх мэт одоо хүнд одоо байж болох сөрөг чөтгөрлөг энергитэй одоо тэнцвүүц тэрл энергийн амьдрал дээр хэцүүсүүдийг хилээд байгаа л да. За тэгэхээр энэ нь юу ч бай таныг бол ингээд өөд нь гарахгүй байна гэсэн үг. Дандаа доош нь татж байгаа. Тэгээ салъяа салж болохгүй байгаа юм. Гэхдээ энэ зүйл одоо дуусах гэж байна. Ер нь бол дуусах нэлээд төгссөн байгаа даа шүү. За тэгээд энэ ялчгүй гэр бүлтэй холбоотой байж болж байна. Тэгээд энэ нөхөрлөлтэй холбоотой байгаа тий. Айгуу тийм хитрхи завгүй циклд орсон хүмүүс байж магадгүй байна. Ажил гэр гэл ингээд өөр тийм хувийн орон зай байхгүй юм шиг. Энэ нь өөрийг нь бас зовж иж магадгүй. Тэгэл ер нь жоохон хоёр туйлтаагаад нэг бол айгуу гоё. Сэтгэл ханамжтай мөртлөө яг үнэндээ болохоор сэтгэл ханамж муутай одоо ялангуяа энэ итгэж авсан хүмүүс ар хударгаар ховж ярих, араас хутгалах гэдэг зүйл айгүй их байна. Энэ 7-гийн саваар харагдаж байна тий. Тэгээд энэ нэг юм энэ хоёр хүчрийг харахаар энэ Ace of Swords 7-гийн сава энэ хоёр хүчрийг харахаар ер нь ингээд альва зүйлсийг айгүй дээрээс харж байна, өндөр дээрээс. Бусдыг дээрээс нь хараад байна тий. Тэгээд бас дээрээс харахаас гадна энд нэг юм ховж явны юм айгүй их байгаадах юм. Худал өнө ховж ив тараадаг. Тэгээд энээс болоод ингээд айгүй хэцүү асуудал гинт босч ирдэг. Ялангуяа гэр бүлийн орчин, гэр бүлийн аз жаргалтай байдлыг сүйтгэх тийм ховж ив. Тэгээ энээс айгүй тэг гэр бүлээ хамгаалахыг хичээж байгаа юм шиг. Тэгээ гинтийн юм энергийн дайралтанд ороод идэг юм шиг. За тэгээд бас нэг юу орж ирсэн энэ хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс байх магадaltaй. Тэгээд хэрэндээ айгүй их тийм нөгөө банкнаас зээл авсан байж магадгүй. Тэгэл та нуур тормоогоор хой тормоогоо нөхвөл бизнес нь ашиг орлого нэг юм дин дун те заримдаа гайгүй заримдаа гайтай гэл ингэ явж байгаа. Тэгэхээр ер нь хамтран ажиллахсдын зүгээс л их стресс ирээд байгаа юм байна л да. Итгэжсэн хүн нь одоо ар ударгаар янз бүрийн юм ярьсныг сонссон ч юм уу те. Тийм хөвцөл. Тэгээд тэр хүнээ болж болохгүй бай гэхээр бас хэцүү гэх нэг иймэрхүү байдалтай л байгаа хүмүүс юм шиг харагдлаа. За тэгээ ер нь бол энэ хамгийн сүүлийн үзэр хоёрын уралны үзэр хоёрыг ингээ харахад гол асуудал нь бол нэлээд хүн дээр мэдрэгдэж байгаа юм байна энэ хүнд. Айгу хэцүү байгаа. Дуусгамаар байгаа, болмоор байгаа, орхимоор байгаа. Гэхдээ сайн мэдэн дуусгад өгч байна. За энэ асуудал дээр нь сахиусуудаас нь юу зөвлөх нь вэ? Харцгаая. За сахиусуудын зөвлөгөө. За 6 үзрээс 5 нь. За энэ 6 гэлж 6 үзрээс 5 нь том аркан үзэр гарч ирсэн. За тэгээд хамгийн түрүүнд нөгөө юун дээр гарч ирсэн. Энергийн шалгалт дээр гарч ирсэн. 5-ын сава. За эхлээд энэ Oracle картуудынхаа мессежийг харуулчих. Өгөх авахын тэнцвэрийг ярьж байна. За мөн энэ улны үзэртээр гарсан Ace of Cups маань бас энийг ярьж байдаг. За ийм зөвлөгөөнүүд гарч ирсэн. За зөвлөгөө гэвэл үг авахын тэнцвэр гэдэг зүйл чухал байгааг хэлж байна. За түрүү нөгөө нэг юм
шар өнгө мэн нөгөө наран сүлжээ үрдтэй холбоотой гэж хэлжсэн те. Тэгэхээр наран сүлжээ үрдэн дээр блок гарсан бол ер нь бол юм мөнгө санхүү дээр асуудал үүссэн л гэсэн үг л те. Тэгэхээр за энэ хөзөр дээрх болохоор ер нь бол амьсгалтай холбоотойгоор тайлбарласан байгаа байхгүй юу? Одоо нэг шарын шашны тийм одоо сургаалууд өгдөг штэ. Та одоо амьсгалаа зөвхөн аваад л ах юм бол яах вүлээ? Эсвэл зөвхөн гаргаад л байвал яах вүлээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр авах биш бас өгөх нь чухал гэдгийг л энд сануулад байгаа. Тэгэхээр энэ блок маань ер нь бол бусдад юм гаргаж өгөөгүйгээс болсон байх нэлээд магадaltaй байгаа байхгүй юу? Өөх ахын тэнцвэрл алдагдчихад байна. За тийм мөн шууд утгаараа яг амьсгалын дасгал сайн ихийг бас зөвлөж болно. Ер нь бол нөө бясалгал хийхэд бол хамгийн түрүүлээд нөө амьсгалаа зөв хуваарлж сурахыг заадаг те. Тэгэхээр юм зөв амьсгалд сурах. Тэгснээрээ таны эрүүл мэндэд бас эерэг үр дүнг авчирнаа. За мөн давхар бас нөгөө жинхнээсээ нөгөө боддоор үгөх авахын тэнцвэр бас алдагдсан байгаад байна гэдгийг сануулад ах шиг байна л да. Авсныхаа яриаар өгнө, өгснийхөө яриаар авнаа гэсэн хорвоо ертөнцийн хууль байдгаа гэдгийг сануулад байна. За харин хүн хоорондын харилцаан дээр юуг зөвлөж байна вэ гэхээр за хосын ч бай ер нь ажил хэргийн ч холбоотойгоор тийм илүү одоо харилцаа чинь илүү баталгаажиж одоо өндөр амлалтанд хүрж байгаа гэсэн утгыг хэлсэн байна. Ямар ч гэсэн л таны хайрын бөгөөд одоо хамтралын тал дээр амлалт одоо үүрэг амлалтыг өсөж байна. Үүрэг амлалт нь өсөж байгаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү өндөр амлалтанд хүрж байгаа гэсэн мессежийг гаргаж иржээ. За мөн шашны хүчин зүйл байгаа гэдгийг бас хэлхийг хүссэн байна. Сахиусудаас нь таны хосын амьдралд ч бай эсвэл ер нь таны амьдралд шашны хүмүүжил мөн таны сүнслэг одоо замнал ингээд нөлөөлөд байгаа гэсэн утгыг хэлсэн байна. За тарот картаас харахаар за энэ маань одоо зөвлөгөө учраас яг зөвлөгөө чигээр нь зөвлөгөө талаас нь тайлбарлаа явна. За таныг альва зүйл шин зүйлд өөрийгөө сорихтоо битгий айгаарай гэж байна. Амьдралынхаа нэг шинэ хуудсыг нээгтээ эрсдэлтэй санагдсан ч гэсэндээ ер нь бол одооний таны нөхцөл байдалд бол шинэ зүйл эхлэхэд маш ээлтэй байгаа юм байна. За ялангуяа сүнслэг замналаа хөөхөд маш ээлтэй цаг үе байх магадaltaй байна. За мөн урд өмнө нь хийж агаад орхисон байсан зүйлээ дахиж хийхэд бас маш ээлтэй байгаа юм байна. Зөвлөгөө гэдэг утгаараа юм байна. За мөн сэтгэлийнхаа дуудлагыг дагах. За чарет үзрэн шууд утгаараа машин техниктэй холбоотой байж болно. Тэгэхээр машинаа солих ч юм уу тэгж бодож исэн бол бас энэ нь бол одоо сайшаалтай байхаар нивэлтэй байхаар байна. За мөн нүүдэл суудлыг бас зөвлөжийн сахиусудаас нь одоо байгаа байршлаа өөрчлөх, шинэ газар руу явах, магадгүй энэ танд өөрт чинь ингээд бүр нөгөө сонсогдоод эсвэл юм бодогдоод эхэлсэн зүйл байх гээд байна. Шинэ машин авах, эсвэл шинэ газар руу нүүх, байгаа байршлаа солих. За мөн одоо яг нөгөө өөрийнхөө хүсэж байгаа тэр зүйлийг хийх. Тэгснээрээ илүү энэ нөгөө урам зоригтойгоор нэг юм өөрийнхөө одоо амьдралыг гоёор ингэ авч яваад байгаа байхгүй юу? Долоогийн энэ том аркан үзэрч юу нь бол нэг нийгэмд эзлэх байр сууриа ойлгоцсон яг юу хийж яаж амьдрахаа мэдсэн тийм хүн дээр л их хөвчлэн гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ замаа бол хөөхөд одоо яг зөв цагнаа гэдгийг л хэлээд тах шиг байна. За өөрт чинь бол одоо хангалттай потенциал байгаа, хэрэгтэй бүх зүйлс байна. Маш хүчтэй бөгөөд айгүй гоё картууд гарсан байна. Уран бүтээлийн санаач бай, юу ч бай. Ер нь бол танд одоо ингэж хийж бүтээхэд бол бүхэл зүйл байна. Тэгээд дээрээс нь та өөрөө айгүй потенциал өндөртэй хүн,
өөрийнхөө одоо оюун бодолтой боловсруулсан зүйлээ шууд ингээ бодит болгох чадвар маш сайтай тийм хүн байгаа байхгүй юу. За тэгээ мөн манифест хийх маш сайн байх нэ. Магадгүй сүүлийн үед бүр ингээл янз янзын манифестийн аргууд байдаг шүү дээ. 3 6 9 гээд манифестийн арга байдаг. Эсвэл одоо янз бүрийн домоор одоо өөртөө сайн сайхан зүйлсүүдийг дуудах ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлийг сонирхоод ингээд сүнслэг зүйл рүү татагдаад явж байгаа бол энэ нь бол одоо яг зөв зам байгаад байна шүү. За өөртөө сайн сайхныг дуудахад. За тэнгууд энэ эрэгтэй санаар төгсөр маань ер нь уламжлалт хэв маягийг илэрхийлж яадаг. Уламжлалт хэв маяг, за мөн шашны байгууллага, шашин, за бас одоо том байгууллагыг илэрхийлж иж болно. Одоо айгүй олон хүн ажилладаг тийм том байгууллага. За тийм үү багш шавийн барилдлага энэ төр гэсэн юм илэрхийлдэг. Маш олон утгатай. За түрүүний нөгөө бас нөгөө шашны хүчин зүйл гэсэн юу байсан да. Тэгэхээр яалчгүй таны амьдралд нэг юм за бүр шууд утгаараа шашин байж болно. Үгүй бол одоо энэ түрүүн хэлсэн шүү дээ нөгөө юм манифест гэдэг нэг юм сүнслэг замнал яалтчгүй юм орж ирээд байна. Энийг та өөрөө ч мэдэрч байгаа. Тэгээ энэ талаар бүр ингээд айгүйх сонирхоод өөрөө хичээгээд байгаа. Тэгэхээр энэ тал дээрээ сурах, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй. Та энэ тал дээр бол ингээд цаанаас сурах гад хичээж байгаа. Энэ нь бол зөв зам аа. За тэгээд уламжлалт байдал тэгээ өөрийгөө бас боловсруулах одоо ялангуяа энэ сүнслэг замналын үед өөрийгөө боловсруулах тал дээр хичээл сургалт одоо тийм янз бүрийн одоо сургалт семинар бүлгэм юу гэдэг тиймэрхүү юмнуудад өөрийгөө бас явуулж хөгжүүлэх хэрэгтэй гэдэг энэ өгөгдөл нь бол байгаад байна. Үүнийгээ та өөрөө ч бас мэдээд байна. Яг ингэж явах хэрэгтэй байна гэдгийг айгүй өөрөө ойлгочод байгаа байхгүй юу. За тэгээ энэ дээр бас магадгүй айгүйх эргэлзэж магадгүй дотор айгүй их зөрчилдөд байгаа тий. Одоо гинт одоо ийм сони юмар ингээ явах нь одоо зөв ч юм уу буруу ч юм уу тий. Тэгээ өөрөө өртөөж баг итгэхгүй ингээ дотор айгүй их зөрчилдөөнтэй байж болно. Магадгүй энээсээ болоод та айгүй их тийм стресстэй байгаа бол өөрийгөө бас ийм юунд явуулаарай. Ямар нэг спортын за спорттой бол ер нь сүнслэг зүйлтэй холбогдох нь бол йог л байна да. Йог тэгээд түрүү нөгөө юун дээр бас энэ амьсгалын дасгал гэдээсэн те бясалгал йог. Тэгээ нэг энэ чиглэл рүүгээ өөрийгөө нэг сайн хөгжүүлээд өгөөрэй л гэж зөвлөд ах шиг байна. За тэгээд энэ Ace of Cup маань өөрөө бас нөгөө өөх ахын тэнцвэрийг бас яг ярьж идэг хүзэр байхгүй юу. Тэгэхээр нэг юм сэтгэл зүрх чинь одоо юм бүр айгуу гоё нээлттэй бусдад юм өгөх маш их тийм сэтгэл өөрөөс ч ундраад байгаа. Тэгээ бас дээрэс нь энэ фул хүзэртэйгоо нийцгээрээ таны сэтгэлд яг ийм шин зүйл ингээд догтлоод эхэлсэн байгаа байхгүй. Ялангуяа та энд гарсан энэ зөвлөгөөн дээр гарч байгаа зүйлсд маш их татагдаж энэ зүйлд их дурлж байгаа. Тэгэхээр үүнийг хөгжүүлээд явахыг зөвлөж байна. За тэгингээ байнга л энэ өөх авахын тэнцвэрийг л яриад байна. Ард нь ч гэсэндээ яг 6-гийн зоос ч гэсэн яг л өөх авахын тэнцвэрийг ярьж идэг. Хорвоо ертөнцийн хууль өгснийхаа хэрээр аавна авсныхаа хэрээр өгнө гэдэг мессежийг танд бүр янз янзын байдлаар хэлхийг маш их хүсжээ сахиусуудаас чинь. За тэгэхээр зүрхээ нээлттэй байлгаарай. Өгөөмөр байгаарай. За тэгээд энэ 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүс бол өөрсдөө бүр мэдж байгаа бохоо би одоо ингээд дахин хэлээд явах уу. Ер нь л өөрсдөө аль хэзээ ингээ ихэлцсэн хүмүүс байх магадaltaй. Яг энэ дээр ингээд жоохон айгаад эргэлзээд яадаг болтол гэж бодоод байна. Түүнээс биш өөрт нь айгуул потенциал нь байна. Жоохон өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байгаад байгаа юм байна. За тэгээд шудраг өрсөлдөөн гэдэг бас мессежин дээр байдаг. 5-ын саван дээр шудраг өрсөлдөөн. За тэгээд түрүүн хэлсэнчлэн
хит их тийм нөө гал энергитэй эсвэл тийм эргэлзээ тэнэгэлзээ их байгаа бол йог юм уу тийм амьсгалын дасгалыг бас их хийж эхлээрэй гэж зөвлөж байгаа юм байна. Сахиусуудаас нь. За 3-ны маань уншлага ингээ үгээр дуслаа. Таалагдсан таарсан байхаа гэж найдаж байна. За та бүхэн маань саба дараагүй саба дараад өгөөрэй. Лайк, комент үлдээгээрэй. Ямар нөхцөл байдлаар таарсан бэ? Тэрийгээ бас нууц биш бол дэлгэрэнгүй бичээгээд үлдээвэл их сонирхолтой байдэн шүү. Бус хүмүүс ч гэсэн сонирхолтой байх. За тэгээд мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний сошиал хаягуудаар холбогдож болно. Description хэсэг буюу тайлбар хэсэгт оруулсан байдаг байгаа. За ингээд дараагийнхаа шинэ видеогоор уулзлаа. Баярлалаа. За 4-р группийнх маань уншлагандаа тавтамаар. За ингээд шууд энергийнхаа шалгалт руу оръё. За шооныхоо өнгө болон тоог яриад явчих. За ногоон өнгө маань чакрагаар бол зүрхэн үрдтэй холбогддог. За зүрхэн үрдэнд ямар нэгэн асуудал байж магадгүй. Хайр дурлалын харилцаа болон төрсөн ах дүү, аав ээжийн хоорондын харилцаанд ямар нэгэн таагүй ч юм уу эсвэл маргаан ч юм уу тийм зүйл байсан уу, байгаа юу? За тэгээ зүрхээр нь өвдөж байгаа юу гэдэг тиймэрхүү зүйлүүдээр бас холбогдож болно. За мөн зүрхэн үрдэн том сайн хүмүүс маань ер нь барайч, ангаагч, урлагийн хүмүүс их байдаг. Бас гартаа ер нь юм юутай. Ид шидтэй хүү, гартаа уртай гэх үү тийм хүмүүс. Тэгэхээр уртай гэхээр бас мэдээж ойдлчин ч юм уу те, урлагийн хүн бас байдаг. За тийм байна. За тэгээ 4-1 гэсэн тооны давхцал болон нийлэмжээрээ 5. Нийлбэр нь 5. Тэгэхээр 4 сарын 1 гэж гарч ирж болж байна те. За тэгээд нийлбэр нь 5 учраас 4-1-5 гэсэн тоонууд таны амьдралд ямар нэгэн байдлаар холбоотой байж болно. Гар утасны дугаар, машины дугаар, хаалганы тоод, төрсөн он сар өдөр гэх мэт. За юм байна. За гарсан картуудыг харахаар за энэ группийнх нь маань нэлээд романтик хүмүүс байх магадaltaй. За бас саяхан ч юм уу хин нэгэн танд сэтгэлээ илчилсэн эсвэл өөрөө та хүнд сэтгэлээ илчилсэн ч юм уу ямар ч юм романтик зүйл болсон байх магадaltaй харагдаж байна. За мөн бас нэг давхар утгаараа ажлын саналыг илэрхийлж идэх те. Айгуу таатай дэжгүй ажлын санал хүлээж авсан. За өнгөрснийгөө одоо байгаагаас нь арай сайхнаар дурсдаг хүмүүс байж болно. Өнгөрсөнд та жоохон хэцүү амьдардаг байсан ч гэсэндээ эсвэл хосын харилцаа жоохон онцгүй байсан байж болно. Эсвэл багадаа жоохон хэцүү амьдрал туулсан байж болно. Тэнгүүд тэрийгээ нэг тэгж амар даркаар боддгоо байснаас нь илүү сайхнаар төсөөлж боддог ч юм уу дурсан сандаг. Тийм байх бас магадaltaй. За мөн ямар нэгэн байдлаар хүүхдийн асуудал бас байж магадгүй. Энэ нь жоохон тийм таатай утгаараа биш байхаа. Хүүхдтэй болох гээд хүүхдтэй болохгүй байна уу? Нэг тиймэрхүү зүйл. Нэг бол хүүхдээсээ хол байдаг ч юм уу? Хүүхдтэй сандаг байж болох юм. За тиймэрхүү. Ер нь бол өнгөрсөн дурсамжтай холбоотой зүйлсүүд байна. За тэгээд фүүл хүзэр гарсан байна. Тэгэхээр цоо шинээр нэг зүйлийг эхлэхээр сэтгэл шулуутсан байгаа хүмүүс байж магадгүй. За ерөөсөө л тэгье гэл ингээд тэр зүйл одоо эрсдэлгүй ямар ч бай ингээд тэрийг яг тодорхой хэмжээнд тооцоолж байгаа. Гэхдээ би эрсдлээ даана чадна гэд ингээд гэхдээ энэ маань зөв зүйл байна. Буруу бол биш. За энергийн шалгалт дээр иймэрхүү мэдээллүүд орж ирлээ. За одоо харин таны амьдралд ямар асуудал байна вэ? Гайхалтай. Фүүл хүзрээр эхэлсэн. Дөнгөж сая нөө фүүл хүзрээр төгссөн шүү дээ. Тэгэхээр ялч түүнийг зүйл шийдсэн байгаа юм. Тэгэхээр шинээр эхэлж байгаа зүйлтэй холбоотой асуудал байна гэсэн үг. За шийдчихсэн. Ямар ч лээсэн фүүл хүзэр уруу арахгүй байгаа учраас энэ зүйлийг хийх нь бол зөв өө. За эндээ их яарж байгаа гэж магадгүй.
яарж байгаа гэж магадгүй. Нэг бол ингээд за тийм ээ хурдан хийх гээд байгаа гэдэг чи яарж байгаатай адилхан л та. Тэгээд энэ зүйлээ ингээ хийчих юм бол ингэндээ тэгэндээ гэл айгүйх тийм гоё юу энерги ингээд мэдрэгдэж байгаа. Гоё энерги их мэдрэгдээд байгаа юм шиг харагдчихээн. За тийм ажил карьертай холбоотой байх том магадaltaй. Яагаад ч энд нэг юм сэтгэл ханамжгүй байдлыг мэдрүүлсэн зүйлийг орхиод шинээр эхэлж байгаа юм шиг харагдчихээн. Хуучин хэв маягаа орхиж байгаа гэсэн үг. Энэ тэр нөхцөл байдал нь өөрт ч ерөөсөө тийм таатай санагдахгүй, сэтгэлийг чинь дүүргэж өгөхгүй, нэг л зүйл дутуу байгаа юм шиг санагдаад нэг бүтэн болгохмоор санагдаад байгаа нэг тийм мэдрэмжтэй зүйл байгаа. За энэ дээр бол айгүйх тийм нөө юу боловсруулж ин тэ төлөвлөгөө боловсруулаад хэвээ ингэн тэгингээл их толгоогоо ажилуулад байгаа харагдаж байна л та. Тэгээ мөн хааны сэлэн маань ер нь тууштай байдал, ажил хэрэгч байдал. Тэгээд одоо үнэн шудраг за жоохон нөхөстөө нөгөө төмөр нүрээ харуулна ч гэдэг юм уу те нэг тийм сэтгэлийн хөдөлгөөнөд дарж илүү логиктойгоор эрүүл сарвал ухаанаар бодож тунгааж шийдэж байгаа гэсэн тиймэрхүү нөхцөл байдалтай байна. За нэгэнтээ шийдсэн. Гэхдээ нэг жоохон юу байна? Эргэлзээд байгаа мó эсвэл хоошин дотоод байгаа мó? Өнгөрсөнтэй холбоотой тийм юу мартаж чадаагүй гомдол байна уу? Ер нь бол 5-ын сэлэн бол хин нэгэнтэй их тийм ширүү маргах тэгээ тэрнээс үлдсэн нэг травмач гэмээр юм уу эсвэл гомдолч гэмээр юм уу тиймэрхүү зүйлийг хэлж идэг. Тэгэхээр нэг ийм зүйл байгаад байна. Тэгээ бас хитрхи хин дээр ингээд шаналаад байна. Айгүйх бодоод байна. Тэгээд энэ нэг өнгөрсөнтэй холбоотой энэ нэг зүйлийг ангаах хэрэгтэй юм шиг байна. Юм шиг байна биш. Энд ч одоогийн байгаа байдал шүү дээ. Тэгэхээр нэг юм өнгөрсөнтэй холбоотой зүйлийг өөрөө эмчлээ, ангаая, эсвэл энэ хэрүүл маргаан шууганаас жоох юм хол бай. Түр зур ингээд завсралгаа авъя ч гэдэг юм уу. Нэг тийм зүйл байгаад байна. Тэгэхээр одоо энэ хос дээр бол ингээд түр зур салцсан байгаа гэлтгэн. Ер нь амьдралын төвшөнд болохоор ерөнхийдөө болохоор ямар нэгэн зүйлээс түр зур ингээд зай аваад тэрнийг ингээд эмчлэхэр хичээж байна. Ангаахаар хичээж байна. За заримынх нь шууд утгаараа бүр ингээд нөгөө юм амралт автсан, амралтын байдалтай байгааг бас хэлж иж болно. Тэгэхээр энд ингээд нэг юм гинтхэн одоо сэтгэл санаагаа сэргээхээр эсвэл нэг толгоогоо одоо тархиа сэргээхээр ч гэдэг юм уу те. Тэгэхээр гинтийн шийдвэр гаргаад ер нь юм жоохон таагүй байгаа нөхцөл байдлыг шууд орхио явсан нэг тиймэрхүү энерги аялахаар аялаж сэтгэл санаагаа сэргээхээр явсан хүмүүс байж магадгүй. Яг одоо таны ажил байна уу, харилцаа байна уу, амьдралын тэр нөхцөл байдал байна уу, тэ стресстэй байгаа тэр зүйлээс ямар ч л байсан түр зур салцсан байгаа, хол байгаа гэлтгэж байна. За тэгээд сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээж байгаа байж магадгүй. Ямар тийм сүнслэг төвшөнд бас айгүй тийм хөгжиж байгааг илэрхийлж идэг энэ 8-ын том арка үзэр маань сүнслэг төвшөнд хөгжиж байгаа. За мөн амьдралаас сургаалыг авч чадж байгаа, ойлгож байгаа. Альваа зүйлд хүчээр биш аль болох ивээр аяар хандахыг хичээж байгаа. Одоо уур бухимдал тийм адгууслаг чанараа дарж байгааг хичээж байгаа гэх юм уу? За мөн тэгээд мөн санхүүгөө хүсэл биелэх. За энэ бол ер нь бол яг одооных биш нэ ирээдүг хэлж байгаа хаа. Тэгэхээр энэ зөвлөгөөн дээр гарч ирж бас магадгүй ямар ч сан л 9-ийн зоос маань санхүү мөнгөний хувьд хүсэл биелэхийг илэрхийлж байгаа. За мөн гадаад төрхөнд анхаарж байгаа эмэгтэй хүн эр эмгэлтгүүтэй гадаад төрхөнд анхаарж байгаа, гадаад төрх эрүүл мэндэндээ анхаарж байгаа. За мөн
ялангуяа одоо өөрийнхөө хүч чадлаар санхүү мөнгөний эрхчлөөнд хүрсэн, ажил бизнесээ босгосон тиймэрхүү энергийг бас илтгэж идэг. За ингээд энэ байгаа нөхцөл байдал дээр нь сахиусуудаас нь зөвлөгөөг нь авъя. За сахиусууд нь юу зөвлөх нь вэ? За 4-р сонголтынхны маань зөвлөгөө сахиусан тэнгэрүүдийн мессеж картаас энэ гарсан. Чиглэлээ өөрчлөх гэсэн утга. За хүн хоорондын харилцаан дээр бол энэ картууд гарсан. За тэгтээ бас ингээд уг нь бүх группүүд дээр л би 2-2-ыг л татсан л та. Тэнгүүд ялчгүй энэ хоёр бас ингээд дээшээ гарцсан. За чиглэлээ өөрчлөхийг дэмжиж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Дэмжиж байгаа. За тэнгүүд урд нь болохоор нэг арай юм өөр төлөвлөгөөгөөр явж исэн юм шиг. Ингэндээ тэгэндээ гээд нэг юм бодож исэн чинь шин санаа төрөөд гараад ирсэн байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд тэр шин санаа нь шал өөр чиглэл рүү зааж байгаа. Ямар ч л байсан өмнөх бодож ирсэнээсээ өөрөөр хийх ёстой гэж байгаа юм шиг тийм зөвлөгөө байна. За тэгээд за манайхан хилтэй хүмүүс нь ингээ сайн өөртөө сайн ойлгоод авна хаа гэж найдаж байна. За би бол ерөнхийд нь ойлгоход маш ер нь жоохон төвхтэй өгүүлбэр хэлээ. Ерөнхийд нь ойлгоход бол ямар ч юм тэнгэрлэг удирдамжаар ингээд чамд өөртөө юм шин санаад хүрсэн. Тэгээд түүнийг ингээд ер нь бол бидний одоо юм чиглүүлгээр ингээ явах нь бол ямар ч байсан зөв гэдэг байгаа. Тэгээд хайранд өөрийнхөө зүрхийг нээлттэй байлгаарай. Хайранд олон энэ шин санаанд шин хүсэл тэмүүлэлт, хүсэл зоригтой ингээ нээлттэй байгаарай гэж ах шиг байгаа юм. За тэгээд ер нь бол ингээ ирээдүй болон одоод бол чи бол ингээ хамгаалагдсан. Маш сайн хамгаалагдсан гэдэг. Ер нь бол ирээдүй одоод ингээ хамгаалагдсан учраас өөрийнхөө одоо аз жаргалтай болох тэр зам руугаа одоо замаа дагаа гэсэн утгатай зөвлөгөөний карт гарч иржээ. За мөн энэ картан дээрх мессежүүдийг болохоор яг хостой хүмүүс маань хоссоо бодоод сонсож болно. Мөн ажил хэргийн хамтрал дээр бас хувиргаад ойлгож болно. За одоо юм залуу байхдаа яг ямар байсан те залуулаг тийм хөнгөн хөгжилтэй өөрийн доторх залуу сүнс гэх юм уу залуу тэр сүнсээ сэрэж одоо романтик бөгөөд хөнгөн хөгжилтэй тийм гэрэлтсэн байгаарай гэж сануулж байна. За тэгээд мөн өөрийгөө хайрлаарай гэж байгаа тий. Өөрийгөө нэгдүгээрт тавиарай, хайрлаарай. Энэ нь өөрийг чинь романтик бөгөөд ийм сэтгэл татан болгоно гэж байна. Тэгэхээр дандаа л хажуудгаа хайрлаадсэн бол өөрийгөө бас нэгдүгээр тавьж сурах нь одоо өөрийгөө илүү үн цэнтэй л болгож байгаа гэх юм уу та. Тийм мессеж байна. За энэ хоёр болохоор яг бас тийм 100% хамааралтай биш ч гэж магадгүй. Гэхдээ цөөн эдийнх нь хувьд хамааралтай байх. Замирцсан гэрлэлттэй холбоотой гэсэн утга орж ирж байна. Тэнгүүд энэ яг юуг анхааруулад ангууд ялангуяа бүр юм хосын бүр хурмаа хийчихсэн баталгаатай болцсон харилцаа үерхэл бол биш шүү. Нэлээд гүнзгийрсэн харилцаатай хүмүүст энэ илүү хамааралтай. Юу гэж юм вэ гэхээр одоо анхаарлаа тэр одоо улаан туганд хандуул гэдэг байгаа байхгүй. Тэр нь одоо юу гэж байгаа гэхээр ямар нэгэн зүйл ингээд жоохон онцгүй ч юм уу энэ ч одоо юу илээ сая энэ юу ч юу эсвэл сая ямар үйлдэл гаргах чавч гэдэг юм уу те нэг юм сэжиг төрсөн бол түүндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн мессежийг өгсөн байна.
Яа, ийм мессежүүд орж ирсэн. За харин тарот карт дээр болохоор за ямар ч л байсан хичээл зүтгэлтэйгээр ажиллах хэрэгтэй гэж байна тий. Одоо сурж байгаа сурлага байж болно. Эсвэл ямар нэгэн зүйлийг чадварлаг болохын тулд нэг зүйлийг одоо мундаг сурахын тулд 100% гүйцэтгэлтэй хийдэг болохын тулд сайжруулахын тулд хичээж байгаа энерги орж ирж байна. Тэгэхээр энэ нь бол зөв гэж юм. Өөрөө чинь өдөр бүр суралцах, өдөр бүр хичээх, сайжруулахын төлөө хичээх нь зөв юм аа гэдгийг хэлж байна. Тэгэхээр ямар ч л байсан өөр дээрээ, харилцаан дээрээ эсвэл сурч байгаа зүйл дээрээ ажиллаад өгөөрэй гэсэн зөвлөгөө байна. За мөн романтик байдлыг илэрхийлдэг хосын харилцаан дээр бол энэ хин нэгэн тань сэтгэлээ илчлэхийг зөвлөж иж болно. Үгүй сэтгэлээ илчилж магадгүй, үгүй бол та өөрөө хин нэгэнд ингээд сэтгэлээ илчлэхийг зөвлөж иж болно. Ажлын санал тавих байж болно. Эсвэл өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх гэж зөвлөгөө гэдэг утгаараа тий. Харин таны амьдрал ямар нэгэн зүйл тохиолдох гэж байгаа эсэхийг үзсэн бол одоо танд ийм гой санал ирэх нэ ч гэдэг юм уу. Тэгж хэлэхээр л байна л да. Энэ болохоор зөвлөгөө гэдэг утгаараа өөрийнхөө бодож байгаа зүйлийг хин нэгэнд ингээ илэрхийлэх гэдэг юм л та. Гэхдээ энэ илэрхийлэхдээ яагаад худал хоромгийн үзэр гарсан юм бол худал үг хэлж болохгүй ч гэдэг юм уу, эсвэл нэг юм хуурамч байдлыг гаргаж болохгүй шүү гэдэг юм болов. Нэг зайл гаргаад хэрэггүй гэх юм уу та. Би бол тэгж ойлгож байна. За тэгээд ер нь бол юм романтик байдлын хүчрийн дор хууралтыг илэрхийлсэн баг зүүсэн үнэнгээ хэлэхгүй байгаа гэсэн ийм утгатай хүзэг гарцсан байна. Тэгэхээр романтик харилцаанд бас зарим нэг тал дээр жоохон нуугцлагдмал зүйл байна уу, мдээгүй зүйл байна уу гэдэг тал дээр бас анхаарах хэрэгтэй юм шиг байна. Түрүүн яг энд гараадсэн шүү дээ. Нөгөө pay attention to the red flags гэдэг энэ хүзэр. Энэ зүйлийг бас хилээд тах шиг байна. За тэгээ таны хичээл зүтгэлийн үр дүн бол маш сайнаар эргэж ирэх нь бол 9-ийн аяг хүзрээс харагдаж байна. Таны хичээл зүтгэлийн үр дүн таны хүсэл биелнэ. Та одоо юм аз жаргалтай бөгөөд элбэг байдлыг мэдэрч байна. Нэг бүрэн дүүрэн байдлыг мэдэрч байна. Хийсэн бүтээсэн зүйлээрээ өөрөө бахархаж байна. Тийм утга гарч ирсэн байна. За энэ дээр бол сая хэлсэн дээ. За тэгээд хин нэгэн эрх мэдэлтэй хүний нөлөөгөөс ч юм уу яг ийм нөгөө чөлөөтэй байж чадахгүй байгаа юм шиг. Хүлэгдсэн, боогдсон тийм мэдрэмжтэй. За нэг талаасаа тийм байж болж байна. За нөгөө талаасаа болохоор ер нь бол айгүй тийм хайрцаглагцсангаар сэтгэжиж болно. Үгүй бол ингээд бодит бус зүйлийг маш их төсөөлж ургуулж боддог сөрөг итгэл үнэмшил ихтсэн байгааг илэрхийлж болно. Хит их бодох, хит их төсөөлөн бодох, эсвэл аливаа зүйлийг ингээд нөгөө зүгээр таамаглаж сөргөөр их бодоод ахаар энэ үзэр гараад идэг байх шүү. За тэгмүү энэ маань ер нь 8-ийн сэлэм, 9-ийн сэлэм байна жоохон сэтгцэн эрүүл мэнд ч гэх юм уу, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар жоохон хөндөд идэг. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарал хандуулаарай. За гэр бүл болоод урт удаан хугацаанд үр өгөөжтэй байх ажил хэргийн хамтрал байж болно. Эсвэл гэр бүлийн сайхан доктортой харилцааг илэрхийлж иж болно. Энэ бол маш сайн эргээр гарсан байна. Тэгээд мөн энэтэй холбоотой гэр бүл болон урт хугацааны ажил хэргийн хамтралтай холбоотойгоор одоо ирээдүйд маш олон зүйл хүлээж авах хэлдэг чинь. Ирээдүй бол маш азтай бөгөөд эерэг байгааг харуулж байна. 3 саваа маань ер нь ийм азтай бөгөөд эерэг байдлыг илтгэдэг адал явдлаар их өрнүүн байхаар юмрчлээсэн ирээдүгөө айгуу тийм сайхнаар харж төлөвлөж байгаа энерги байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүй бол маш гэрэл гэгээтэй байна. Олон сайхан зүйлс тохиолдох болно. За тийм энэ дээр ингээ гэр бүлтэйгээ үр хүүхдтэйгээ маш аз жаргалтай амьдарч байгаа зураглалтай үзэр байна. За тийм үү энэ хоёрын саваа маань 3 болж байгаа учраас ямар нэгэн байдлаар хамтрал үр өгөөж өгөх үед юм уу.
тэр талаасаа бас байж болно. 3 маань ер нь юм хамтралын тоо, бүтээлч байдлын тоо. Тэгээд энэ дээр нэг юм эрх мэдэлтэй хүн нөлөөлөх магадлал өндөртэй харагдаад байгаа байхгүй юу? За тэгээ мөн өөр нөгөө талаасаа болохоор таны эргэн тойрон тийм хүчрхэг энергитэй, эргэтэлэг энергитэй хүн байна уу? Аав, өвөө, ах гэдэг ч юм уу тий. Тэр талын тийм эргэтэлэг, хүчрхэг энергитэй хүний зүгээс тусламж авч магадгүй энэ хүний нөлөөлөл их байгааг хэлж байна. За мөн ажил карьерийн хувьд болохоор айгүй их тийм юу байж болно. Хитрхи их тийм улаарч ажилтдаг хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр бас анхаараарай. За тэгээ 5-ын саваа улан дээр гарч ирсэн байна. Тэгэхээр зөв харсан тохиолдолд бол ялчгүй надад бол шудраг өрсөлдөөнийг илэрхийлж байгаа гэж би ойлгодог. Тэгэхээр ямар ч л байсан өрсөлдөөн ихтэй байх юм шиг байна. Тэгээд өрсөлдөөний одоо юу нь болохоор үр дүн нь болохоор шударгаар байсан тохиолдолд одоо танд илүү эерэг үр дүн ирнэ гэдгийг бас харуулж байна. Энд яагаад гэвэл энэ 7-гийн сэлэн байгаад байгаа тий. Ямар нэгэн худлаа арай хуурам эхлэх тийм зайлм их бол өөрт чинь яг буруу талаараа бол хэрэггүй. Зөв талаараа бол байж болно. Аливаа зүйл дээр нэг юм овжин сэргэлэн зангаа ашиглаад арай илүү замыг дөтлөх арга ухааныг ингэ сийлдэгтэй сэргэлэн байдлаа бол зөв зүйл дээр ашиглах нь окей. Буруу тал дээр ашиглавал танд бол тийм сайн биш ээ. Шудраг өрсөлдөөнийг аюух тоодтогч харуулсан байна л да. Тэгэхээр шудраг байгаарай. Өрсөлдөөн ихтэй байх нь чадвараараа яаж гарч чадна гэсэн утгуудыг бас хэлж байна. За мөн ингээд арын үзрийн болохоор King of Cups гарсан байна л да. Тэгэхээр гал энерги байх нь зөв ч гэсэндээ бас юм тогтун бөгөөд юм ер нь л уур амьсгал гэдэг юм уу байдлыг ер нь яахыг ажигласан байр суртаа байгаараа нэг тийм яаран үг үйлдэл ч юм уу хөдөлгөөн гаргах хэрэггүй гэж байгаа юм шиг тийм зөвлөгөө юм шиг харагдаж байна. За тийм мөн усны хаан маань хатан хаан хоёулаа ер нь юм хүн болгонд нэг юм нээлттэй байгаад байдгүй. Үнэхээр бүр юм аюулгүй боллоо гэсэн үедээ л хаалтаа буулгаж хүмүүстэй дотносдог. Тийм одоо зан чанарыг их илтгэж идэг. Тэгээ мөн хааж хувирч чаддаг тийм хүмүүсийг илтгэж идэг. Тэгэхээр бас хүмүүстэй ингээ нөгөө дотн болохтой бас анхаараарай л гэсэн үг л дээ. Хүн болгонтой нэг дотн байх гад хэрэггүй. Нөө цөөхөн эдэн найзтай хүмүүс мэл ер нь усны хаан хатнаар гарч ирээд идэг. За тэгээд базаад хэлэхэд бол таны ажил чичээгүй зам бол шагнагдана. Таны хичээл зүтгэл шагнагдана, таг болно. Өдөр бүр ингээ нэг хойшин тавихгүйгээр айгүйх тийм хичээл зүтгэлтэй л байх хэрэгтэй л гэдэг. За тэгээд өөрийгөө илэрхийлэхдээ хин нэгэнд ийм санал тавихтаа өөрийгөө сэтгэлээ илэрхийлэхдээ үг яриа чинь хурц тэгээд тийм одоо үг яриа чинь хурц панаалдах чадвар аягүй сайтай гэдэг юм уу? Тиймэрхүү байдалтай байна л да. Гэхдээ энэ дээр худал хуурмаг байдлыг битгий гаргаарай л гэдэг. Зүгээр харин өөрийн чинь тэр ярианы чадвар аягүй сайтай байгааг бас илэрхийлж иж болно. Тэр зүйлээ ашиглаарай гэж байгаа тий. За тэгээд хин нэг юм эргэтэлэг энергитэй хүчрхэг эргэтэй хүнээс болоод нэг юм хязгаарлагдаад идэг юм шиг л харагдлаа л да. Яг түрүүн зөндөө олон янзаас нь зөндөө олон жавхтай хид хидэн талаас нь тайлбарсан байгаа. Гэхдээ одоо ингээд базаад хилэнгүүд ер нь нэг юм тийм эргэтэлэг энергитэй хүнээс жоо хамааралтай ч юм уу тэр хүний нэг хэлснээр байдаг ч юм шиг. Нэг тиймэрхүү зүйл байгаад байна. Гэхдээ энээс гарахад бол аюу амархан. Яг бол энэ бодит байдал дээр таныг хин нэгэн бүр ингээд жинхнээсээ ингээд нэг өрөөнд аваачаа цоожлоод ч юм уу гар үлээж хөлөөд багцсан юм байхгүй. Нүдий чинь байгаа амын чинь ингээд скотчтцсан биш. Тэгэхээр та өөрөө л хичээчих юм бол энэ байдлаас ингээд гарч болно гэж байна. Тэр боломж нь бол таны гарт байгаа гэдэг. За тэгээд энэ
10 аяга маань ер нь бол ажил бизнесийн тал дээр бол урт удаанда өгөөжтэй сэтгэл ханамжтай урт одоо юм настай ажлыг илэрхийлж идэг. Хосын харилцаа гэр бүлийн хувьд болохоор мөн адил ялгаагүй л урт удаан сэтгэл ханамжтай аз жаргалтай өр хөвгтдөг аз жаргалтай амьдрахыг илтгэж байгаа тийм маш гоё үзэр. За тэгэхээр энэ үзрийн доор маань 3-ын саваа байгаа учраас энэ маань таны энэ одоо энэ гэр бүлийн харилцаач вэ, ажил карьерийн харилцаач вэ те айгуу тийм урт удаан настай ирээдүйтэй харилцаа л гэдэг юм. Ирээдүйд бол ийм ирээдүй бол эерэг азтай тэгээд энэ дээр жоохон тийм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байгаа тийм. За тэгээд шудраг өрсөлдөөн, шудраг байснараа та яалж чаднаа. За тэгээд тайван тогтун бөгөөд одоо эргэн тойрныхоо дотн хүмүүсийг бас болгоомжтойгоор сонгохыг бас сануулжээ. За ингээд 4-р сонголтын маань уншлага үгээр дуслаа. Таалагдсан таарсан байх гэж найдаж байна. За ингээд та бүхэн саба дараагүй саба дараад үзээрэй. Өнгөрсөн нэлээдтэй. Ер нь энийг төрүүлж хэлж яддаг юм билүү? За тэгээд мөн лайк комент үлдээхээ мартаа. Танд одоо ямар нөхцөл байдлаар таарсан бэ? Нэг хайхтар нууц биш бол түүнийгээ бас комментээр хуваалцвал маш их баярлах болно. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс зөндөө байдаг. Та бүхэн маань миний одоо энэ видеон дээр доор байрлах тайлбар хэсэг буюу description хэсэг рүү ороод миний сошиал хаягуудаар надтай холбогдож хувийн уншлага авах боломжтой байдаг шүү. За ингээд миний уншлагатай хамт байсанд маш их баярлалаа. Баяртай. 11-р сарынхаа төлөв байдлын уншлагаар уулзцгаая. Баяртай.